Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шалмарсан мэдчилж байна. За өнөөдөр таацтайгаа 2025 оны 5 дугаар сарын мэргээрээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийнхаа мэргээр мэдээжийн хэрэг хэдүүлээ 2025 оны 5 дугаар сарынхаа төлөв байдал, хүн хоорондын харилцаа, ажил, карьер, сурчлага хөдөлмөр зэргийг харах болно. За мөн дээрээс нь өмнө нь хийж байгаагүй одоо нэг шинэ хэсгийг бас оруулж байгаа илүү сонирхолтой болгож өгөх байх гэж найдаж байна. За тэгээд нэмэлт хэсэгтэйгээ нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг за 5 дугаар сард ирэх шинэ сюрприз аз ивэлүүд, за мөн дээрээс нь таны болгоомжлох зүйлс, за тэгээд сахиусын нэмэлт одоо зөвлөгөө, за тэгээд хамгийн сүүлд нь 4-р асуултыг болохоор зэрэг би ингээд нээлттэй үлдээж байгаа таны группээс ямархуу одоо зүйлс илүү тий фокуслагдаж гарч ирж байна. Тэрэн дээр нь одоо суурилсан юм асуултыг асууж өгөх болно. За тэгээ хэдүүлээ одоо групп сонголтынхаа хэсэг рүү орцгоё. За энэ бол 1-р групп, энэ бол 2-р групп, энэ бол 3-р групп, за энэ бол 4-р групп. Эдгээр дөрвөн хөзөрлөө харж агаад зурганд нь ч юм уу, өнгөнд нь ч юм уу татагдаж байж болно. Аль нь нүдэнд ч хамгийн их тусаад байна. Яалтчгүй аль нь лөө нэг татагдаад байна. Тэр группээс сонгоход болно гэсэн үг юм аа. За ингээд одоо та бүхэндээ чимээгүй бясалгах боломжийг олгоё. За 1-р группийн маань уучлалтай тавтаймаар л за та ихэд 5 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За би энэ удаадаа болохоор зэрэг групп болгонд өөр Oracle үзүүлэлтийг сонгосон байгаа. Тэгэхээр та хэдийн маань хувьд болохоор зэрэг энэ Daily Guidance гэдэг чирнэлийн агаан өнгөтэй энэ хүчрийг сонгосон байгаа. За энэ Oracle хүчин маань болохоор зэрэг ерөнхийдөө нэлээд зөөлөн энергитэй чирнэлийн агаан өнгө болохоор зэрэг бидний тэтэн хүрттэй их одоо холбогддог юм өнгө байдаг. Тэгэхээр энэ чэнэс надад юу харагдаж байна гэхээр зэрэг юуны төрөнд биш тий 1-р группийн маань болохоор зэрэг 5 дугаар сартаа нэлээд юм хүлээж авсан энергитэй байхаар харагдаж байна. Тэгэхээр энэ хүнийхэн зургийг ингээ харахад ч гэсэндээ ингээ хоёр гараа дээш нь өргөцсөн. За тэгээд алгаа ингээ дээш нь харуулсан. Толгой хаваар нь тэг гэрэл хасж байгаа юм шиг ингэж харагдаж байгаа маань өөрөө ямар нэгэн зүйлийг хүлээж авах тэгэхээр энэ бол шууд таараа одоо бэлэг, орлого тий ямар нэгэн санал боломжууд байж болно. За мөн дээрээс нь зүүн савнтай холбоотой одоо мэдээллүүд бас байж болно. Тэгэхээр юуны түрүү надад ийм мэдээлэл орж ирж байна. За тэгээд 1-р группыг сонгосон гэхлээр бас магадгүй жоохон манлайлах чадвар илүү өндөртэй байх магадлал бас өндөр. 1-р групп буюу нэгийн тоо маань өөрөө ямар нэгэн зүйлийг эхлүүлэх, шинээр эхлэх, за тэгээд манлайлах юм чадварыг бас илэрхийлж байдаг. За тэгэхээр хэдүүлээ Oracle хүчрүүдээс өгч харъя. За эхний хүчрэг болохоор зэрэг вирусоо хүчрүүдэд хараагүй байгаа шүү. Entrepreneur гэдэг хүчрэг гарч ирсэн байна. За дөнгөж саяны ярьжсэн нөгөө манлайлах чадвар гэдээсэн тий. Тэгэхээр та хэд маань бас 1-р группийн маань 5 дугаар сард бол одоо өөрийнхөө тийм entrepreneur шинж чанар дээр тий өөрийнхөө хоббиг ажил болгогаал эсвэл өөрийнхөө ажил карьер бизнес эрхэлдэг бол бизнес дээрээ за сурж байгаа хүүхдүүдийн маань хувьд бол одоо хичээл намын дээр маш их анхаарлаа хандуулсан нэлээд бас гал эрчимтэй ийм сар байхаар харагдаж байна. За дараагийнх нь болохоор Cleanse and Detoxify гэдэг хүчээр маань бас буруу харж гарч ирсэн байна. За дараагийнхаа нэг The Ocean буюу далаа гэдэг хүчээр гарч ирсэн байна. За та хэд маань хизээ хамгийн сүүлд одоо өөртөө их цэвэрлэгээ хийсэн бэ? Хувцснуудаа гаргаж хайсан, тэ гэртээ их цэвэрлэгээ хийсэн, бичиг цаасуудаа цэгцэлсэн. За мөн дээрээс нь одоо санхүү манхүүнийхээ тэ хөтлөлтийг хийсэн. Тэр нь хизээ байсан бэ? Тэрийг одоо 5 дугаар сард ерөнхийдөө хийхээр зэхэж байгаа харагдаж байна. Хаврын их цэвэрлэгээ хийгээгүй байгаа бол одоо 5 дугаар сартаа багтаад хийж дуусгах нь бол ерөнхийдөө last call гэсэн үг те одоо сүүлийн боломж гэсэн үг. Ирж байгаа 100 намар зэрэгтэй бол бас бэлдэх нэг том юм үйл явц байдаг. Тэгэхээр энийгээ 5 дугаар сартаа заавал багтаж хийгэрэй гэж зөвлөж ин ингэснээр таны хувьд буцаад нөгөө нэг одоо хүлээж авах тэр энерги рүүгээ ороход илүү амархан байх болно. Яг л өөртөө хэрэггүй зүйлүүдийг одоо гаргаж хайснаар те хэрэггүй хувцас хунаар янз бүрийн одоо зүухэ болцсон эмэг бүгч мөгч тиймэрхүүнүүдийг гаргаж хайснаар таад маань шинэ юм зүйлийг хүлээж авах орон зай үүсэж эхэлнэ гэж ингэж мэдрэгдэж байна. За тэгээд надаа нэг ийм айвар сонир хөндлөнгийн мөртлөө бас нэг юм далийн мессеж орж ирсэн. Зүухэ болоод амар удсан, жоохон зэврээд гандцсан байгаа нэг бүгж заа аль эсвэл ямар нэгэн эмэг зэргийг нэг бол гаргаж хаях
аль эсвэл яг ингээ нөгөө арчлаад авах хэрэгтэй. Яг надад нэг юм зэвэрсэн юм мөнгөн юм харагдаад байгаа хгүй. Тэгэхээр тэр зүйлийг нэг бол амар гоо цэвэрлээд өдөн дотоод авах эсвэл тань үнэхээр хэрэггүй болсон бол гаргаж хаях хэрэгтэй гэсэн мессеж давхар орж ирж байна. За тэгээ Ocean буюу далаа гэсэн энэ хүчээр бол миний анхаарлыг бас нэлээд татж ийн. Тэгэхээр хэдүүлээ яг мессежийг нь уншия. За гүн хүүхийн далаа бол таны одоо сүнстэй харилцаж чаддаг. Таныг одоо маш гайхалтай ангааж одоо өөрийг чинь зөөлрүүлж чаддаг. За зүгээр ингээд нэг юм далаад орж байгаагаар өөрийгөө төсөөлөх нь хүртэл таныг үнэхээр юм гайхалтай ангаалтын энерги аваачиж өгдөгөө. За тэгээд хэрвээ үнэхээр боломжтой болвол далаатай ойр байж далаад ороорой гэж хэлж байна. За мөн дээрээс нь түүний одоо гайхалтай хүчийг болон одоо үзэсгэлэн гоог танд хэрэггүй басан зүйлийг авч явах тэр боломжийг нь олгоорой гэсэн юм хүмүүс гарч ирж байгаа. Тэгэхээр энэ донд шууд утгаараа 5 дугаар сард одоо далаатай газар руу эсвэл ямар нэгэн нууртай устай газар руу аялал хийх бас хүмүүс байгаа бололтой. Тийм боломж бас гарч ирж болно. 5 дугаар сараас ахуулаад ийм далаатай аяллаа төлөвлөж эхлэх бас боломж гарч ирж иж магадгүй байгаа харагдаж байна. За нөгөө талаас болохоор зэрэг та хэд маань 5 дугаар сард ерөнхийдөө айгүй ус энергитэй ойрхон байж гоё баан манад хөвтөх. Тэгээ баан хөвтөж байгаа өөрийгөө яг юм далаан усанд хөвтөж जैन тий. За тэгээд тэр далаан гайхалтай усан таны энергийг цэнэглэж цэвэрлэж өгч जैन гэж ингэж төсөөлж суух нь бас өөр айгүй гоё жижигхэн юм зан үйл болоо авчиж байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ хоёр хүчээр маань хоорондоо холбогдоод таныг одоо бие сэтгэл болон шууд утгаараа таны эргэн тойронд байгаа хэрэггүй басан зүйлээсээ салаасаа гэсэн тохио. За мөн дээрээс entrepreneur хөтөр дээр болохоор зэрэг хувилгаан хүртний нэрийг бас харагдаад байгаа. Хувилгаан бол наран суулжийн хүрт 5 дугаар сард урт уртынхаас илүү бүтээлч байж чадах болно. Тийм учраас ямар нэгэн одоо ажил төрөлтэй за хэрвээ бүтээл төрөдөг хүмүүс бол тэтгээрийг гараасаа гаргахад хамаагүй амархан байх болно гэсэн ийм мессеж гарч ирж байна. За одоо хэдүүлээ болохоор шинэ хэсэг рүү оръё. За энэ шинэ хэсэг болохоор зэрэг би өөрөө гараараа бэлдсэн зүйл байгаа. За ингээд дөрвөн ширхэг юм жижигхэн charm байна. Би нэг хүзүүний зүйлнээсээ салгаад авсан байгаа. За энэ болохоор зэрэг 5 дугаар сарын календар эргүүлээд харуулах юм бол би хүний амьдрал тохиолдож болох те янз бүрийн сөрөг болон эерэг юм зүйлсүүдийг ингэж тавьсан байгаа. Тэгэхээр энэ дээрээ би энэ charm-уудаа одоо шоо шиг хаян гэх юм уу. Тэгээд та хэд дээр маань юу гарч ирэхийг харцгаая. Хөөх бүгдээрээ яг нэг юм руу явчлаа. За нэгдүгээрт мөнгө. За тэгээд хайр, зөөлөн, болон за энэ болохоор агаар гэсэн ийм дөрвөн зүйлтэй буусан байна. За энэчнээс надад харж байхад агаар гэдэг дээр болохоор зэрэг жинлүүр, хумх болон хэрийн ордныхон харагдаж байна. Нар сар мандалттай байж магадгүй. 5 дугаар сар та хэдийн маань хувьд хамгийн чухал зүйл болохоор зэрэг мөнгө болон хайр. За тэгээ зөөлөн энерги чухал ах болно. Зөөлөн энерги гэдэг маань бидний ус энергитэй бас холбогдоод явчихж байгаа гэсэн үг. За та хэдэд харагдахгүй байгаа бол би ингээд харуулъя. Энд чинь болохоор зөөлөн, энд чинь мөнгө, энд болохоор хайр гэдэг жижиг хэсэг байгаа. Энэ болохоор агаар гэдэг хэсэг байна. Тийм за тэгэхээр зэрэг та хэд маань 5 дугаар сард бас нэлээд одоо мөнгө төргөн дээрээ нэлээд анхаарлаа хандуулсан бас орлого нэмэгдэх боломж бол мэдээж хэрэг нээлттэй байна. За шинэ хайр бас орж ирэх магадлалтай. За тэгээд бас ерөнхийдөө нэлээд ирч хүчтэй завгүй толгоогоо их ажилуулсан ийм сар байхаар харагдаж байна. За гэхдээ үүнийхээ хажуугаар та хэд маань ийм зөөлөн энергийг авч бол чаднаа. Энэ орж ирж байгаа мөнгө, энэ орж ирж байгаа хайр нь болохоор зэрэг маш зөөлөн энергитэй байж чадна. Хитрхи ингэж таныг донслогсон, хитрхи таныг савлуулсан. Одоо мөнгө олох чинь гэж бүр нэг амар өдөр шөнөгөө хичээгээл те амар өглөө эртлэн босоод амар орой унтаал ингээд байна гэхээсээ илүүтэйгээр нэг юм илүү азтай байдлаар ч гэдэм үү илүү та өөрийнхөө нөгөө хүлээж авах энерги рүү орж байгаа учраас илүү юм зөөлнөр орж ирэх зүйлсүүд байна. Энэ хайр нь болохоор зэрэг бас маш юм зөөлөн хайр байх болно. За тэгэхээр та өөрөө ихэр жилөөр хумхын орныхан байж болохоос гадна энэ орж ирж байгаа шинэ хайрыг мэдрүүлэх энэ харилцаа тэр хүн болохоор зэрэг өөрөө бас жинлүүр хумх ихрийн ордныхан байж магадгүй байна.
За тэгээд та хэд маань ерөнхийдөө 5 дугаар сард бол яг эдгээр зүйлс дээр нэлээд анхаарсан ийм сар байхаар харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө маш эерэг мессежнүүд бол 1-р группийн дээр маань гарч ирж байгаа гэж би бол үзэж байна. За миний ингээ хоол амлаа сонирн болоод байгаа бол би нэг жоохон ханиа төрөх гэдэг байгаа шуучлаарай. За тарих үзрүүдээс сохиж харъя. За 4-ийн сэлэн буруу харж гарч ирсэн. За 2-ийн сэлэн бас зөв харж гарч ирсэн. Хамгийн сүүлд нь болохоор зэрэг 4-ийн сэлэн маа уучлаарай, энэ 6-ийн сэлэн байсан юм биш үү? За 6-ийн сэлэн болон 4-ийн сэлэн. За сэлэн энерги түрүүн тэгвэл агаар гэдэг энэ дээр буусныг бол гайхах юм алга. 5 дугаар сард бол 1-р группийн маань нэлээд бас агаар энерги өндөртэй байна гэхэлэр зэрэг та хэдийн маань хувьд оюун бодол үг хэлээрээ маш чухал үүргийг гүйцэтгэх болно. За тэгэхээр юуны түрүүнд хитүүлээ болохоор зэрэг 4-ийн сэлмээс ахуулаад яриад явъя. За та хэд маань 5 дугаар сард ямар ч байсан ингээ нэг юм амар цогсонх байдлаас гарч ирэх болно. Магадгүй 3-4 дугаар сард бол нэг жоохон цогсонх байдалтай амжуулах системүүдээ амжуулж чадахгүй ч юм уу. Тэ альсвал арай илүү тотгошоогоо байсан. За ямар нэгэн зүйлийг хүлээж исэн бас байж магадгүй. Яг удаан хугацаанд хүлээж исэн зүйлс маань бол ямар ч байсан хөдөлгөөнд орж эхлэхээр харагдаж байна. За зарим нэг зүйлс бол танд харагдахгүй байсан. Таны санаа зовоож исэн асуудлууд бол энэ 5 дугаар сард ил болж гарч ирэх болно гэдгийг харуулж байна. Тэгээ ер нь бол ингээд энэ 6-гийн сэлэн болон 4-ийн сэлмээс харж байхад та хэд маань яг энэ 3-4 дугаар сард ч юм уу те ямар нэгэн зүйлийг амар удаан хүлээгээд нэг зүйлэл ерөөсөө хитрхи удаан хөдөлж өгөхгүй ингээ байгаад байсан юм шиг байна. Тэгээ танаас бас аюу олон зүйлийг нууж исэн харагдаж байна. Тэгээ эдгээр зүйл маань бол 5 дугаар сард ерөнхийдөө маш нээлттэй ойлгомжтой болж гарч ирэх болно. Таны хувьд энэ одоо яах гэдэг юм болоо тий ямар учиртай юм болоо яагаад ингээ хөдөлж өгөхгүй байгаад байна. Яагаад ингээ гүрээлгээд байна, хүлээлгээд байна гэсэн эдгээр зүйлс бол 5 дугаар сард ямар ч байсан нээлттэй болж хөдөлгөөнд орж гарч ирэх нь бол харагдаж байна. Та хэдийн маань хувьд сонголт шийдвэр хийхэд арай илүү амархан байж чадна. Тэгээд ерөөсөө танаас нуугдсан байсан зүйлсүүд ил гарч ирэх юм сар болж байгаа харагдаж байна. За, астро шоуга хайж үзье. За, астро шоуга хайхад болохоор зэрэг Taurus буюу өхрийн орд 8 дугаар гэр. За 8 дугаар гэр маань мөн л ялгаагүй биднээс нуугдсан байсан зүйлсийг ярьж байдаг. Далдын зүйлсүүдийг ярьж байдаг гэх юм уу те. За тэр маань бол нэгдэж гарч ирж байна. За тэгээд мөн дээрээс нь өхрийн ордны энерги гэхэлэр зэрэг өхрийн орд маань өөрөө эргээд бидний бас мөнгө төрөлтэй холбоотой. За тэгэхээр 1-р группийн хин маань юу штэ те. 5 дугаар сард хин нэгнээс мөнгө орж ирж магадгүй. За энэ дээр юу орж ирэх вэ гэхээр зэрэг татврын буцаан олголт, за магадгүй одоо хүссэн зээлчин бүтэх, за хүмүүсээс орлогоо авах, тэ өглөгөө авах. За мөн дээрээс нь ээж аваас одоо нэг юм өв залгамжилж ирж байгаа ямар нэгэн зүйл бас орж ирэх гэх мэтчлэн иймэрхүү зүйлс бас дахиах магадлал айгүй өндөр байгаа юм байна. Өхрийн орд маань өөрөө бас ийм чинэлэг зүйлстэй мөнгө төрөхтэй холбоотой байдаг. 8 дугаар гэр маань болохоор зэрэг бас бусад хүмүүсийн мөнгийг ярьж байдаг. Тэгэхээр эдгээр зүйлс дээр бол яалтчгүй хөдөлгөөн орж эхлэхээр харагдаж байна. Та хин нэгнээс бэлэг хүлээж авах тий. За хин нэгнээс биш юм ахаа түрүүний хэлсэн татвар, даатгал, банк, санхүүгийн иймэрхүү байгууллагуудаас бас тодорхой хэмжээний мөнгө нь одоо дүн хүлээж авах ийм боломж гарч ирж байгаа харагдаж байна. Тэгээд Юранус гарч ирсэн, Тэнгэрийн ван гарч ирсэн гэхээр зэрэг та хэдэд маань энэ нь бас нэлээд ерөөсөө хүлээгээгүй байсан зүйл айгүй тийм гинтийн зүйл байх болно. Ер нь 5 дугаар сард бас нэлээд гинтийн зүйлс тохиолдох магадлал өндөртэй. Энэ бодоод байгаа тий магадгүй орж ирэх хайр, магадгүй орж ирэх энэ мөнгө зэрэг зүйлс нь бол ерөөсөө таны төлөвлөгөөнд багтаагүй байсан ялтчгүй нэг юм баг хувь заяагаар тохиогоод байгаа юм шиг нэлээд юм гинтийн зүйл байх болно. Тэгээд энэ гинтийн зүйл маань танд яг таныг яагаад ингэж сүүлийн хэдэн саруудад ийм тоохгүй, ийм хүлээлтийн байдалтай, ийм тодорхойгүй байдалтай байлгаад байсан бэ гэдэг бүх учиг тайлагдахаар харагдаж байна. Тэгээ энэ нь бол нэг талаасаа мөнгө, нөгөө талаасаа хайр, таны одоо бизнес ажил төрөлтэй ч юм бас айгүй холбоотой зүйл байх болно. Тэгэхээр нэлээд том өөрчлөлтүүд орж ирэх болно. За энийг би бас нэмэлт хэсгээрээ тодруулга авч өгөхөр юм байна. Тэгээ шинээр орж ирэх сюрприз гэдэгт ерөнхийдөө энэ Юранус буюу Тэнгэрийн вангийн энерги баг багтчихал юм байна да. За одоо тэр хэдүүлээ болохоор зэрэг ажил сурлаг хөдөлмөрлөө нь орцгоё. За ажил сурлаг хөдөлмөр. За 13 гэдэг тоон дээр би сая видеого пауз хийсэн байна. Тэгээ дараа нь нэг жоохон хамар ам хамарныхаа нөгөө нэг сонин дуурж байгаа хэсгүүдийг хасчаар 13 биш болчих магадгүй. За тэгтээ ямар ч байсан сая би камер дээр бол 13 гэдэг тоог харсан. Энэ тоо таны хувьд бас хамааралтай тоо байж магадгүй. За
ажил сурлага хөтөлбөр дээр болохоор зэрэг Балам гэдэг демон гарч ирсэн байна. За зарим тохиолдолд хүмүүст ингэж харагдчихснаас харагдахгүй байсан дээр байдаг. За тэгээд энэ Балам гэдэг чөтгөр буюу демон болохоор зэрэг та хэд 5 дугаар сард одоо бусдын янз бүрийн хар цагаан хил амнаас таныг хамгаалж өгөх болно. Тэгэхээр тэрэн дээр битгий санаа зовоорой гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хэрвээ та ямар нэгэн том үйлдэл хийх гэж байгаа бол ямар нэгэн зүйлийг манифест хийж байгаа бол бусдад тэрийг нэг амар зарлаад авах шаардлага байхгүй гэсэн гол мессеж орж ирж байна. Ажил сурлага хөтөлбөрийн тал дээр те за хүмүүс та үнэхээр ингээд одоо шалгалтын дээрээ 100 авцсан бол бусдад хүмүүс дээр очивол та ангийнханд очивол би 100 авчлаа гэж амар ойрлоо те би стенэр мундаг агаас чадлаа мадлаа гэд жоохон өнгөрч монгорох 5 дугаар сард жоохон сөрөг үр дагавартай магадгүй хүмүүс танд жоохон атаархаж барайд те тэгээд нэг юм хандлага мандлага жоохон өөрчлөгдөд ингэх гээд байж магадгүй тийм учраас тэрэн дээрээ жоохон анхаарал өгвөл зүгээр байгаа харагдаж байна. За нөгөө талаас болохоор зэрэг ерөнхийдөө бол 5 дугаар сард та хэд маань хар цагаан хил амд өртөхгүй ягаад гэвэл таныг хамгаалж байгаа сахиус нь таныг хамгаалж байгаа яг тэрнээс ингээд хамгаалж байгаа учраас тэрэн дээр бол өөртөө ихтэй байж болно. Гэхдээ тэглээгээ тэгээ амар задгаан амтай хүмүүс ч чад хамаг юм яриад би ингэж мөнгө хожлоо, би ийм татврын буцаан олголт авлаа, ийм өв залгамжлахын юм надад ирлээ гэл ингээд учир зүггүй хүмүүст амар зарлал өнгөрөөд ах бол жоохон онцгүй байх нэ. Эсвэргээрээ мөн дээрээс нь эсвэл бүр тэрэндээ ингээд компенсейт хийх гээл те өстой хэцүү байна. Болоод байгаа мөртлөө өстой болохгүй байна гэл хүмүүст худлаа ярьж марах. Зүгээр л өөрийнхөө талаар ер нь мэдээллүүдийг энэ сард олвол жоохон өөртөө хадгалаад нандинаад ингээд явцсан дээр байгаа харагдаж байна шүү. За 5-ын зоос буруу харж гарч ирсэн. За Wheel of Fortune за тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг 7-гийн зоос буруу харж гарч ирсэн байна. За ерөнхийдөө бол та хэд маань сүүлийн үед ингээд юм хийгээд ерөөсөө болохгүй байгаа юм шиг мэдрэгдэжсэн байж магадгүй. Хичээлээ хийгээд шалгалтын дээр нэг яг хүссэн шигээ те 100 авч чадахгүй ч юм уу. Ингээд нэг хоёрын хооронд яг нэг юм ингээд дутаад байдаг те. Ажил дээр ч гэсэндээ ингээд яг нэг за нэг энэ сарда би нэг 5 сая төгрөгийн орлоготой бай гэхлээр зэрэг нэг хоёрын хооронд 4 сая 800 мянган төгрөг орж ирээ те. Ингээл нэг юм дандаа ингээд нэг өөрөө ч ингээд сэтгэлд ч хөрөхгүй яг нэг ингээд час хийсэн ингээд яг зорилготой хүрч чадахгүй байгаад байсан байж магадгүй байна. Тэрэндээ амар юм сэтгэл ингээд жоохон давчтаад байсан. Тиймэрхүү мэдрэмж надад бол айгүй төрж байна. Тэгээ энэ дээр болохоор зэрэг одоо сахиусууд нь юу хэлж байгаа гэхээр зэрэг 5 дугаар сард та хийдэд маань бол энэ байдал нэгдүгээрт бол өөрчлөгдөж гарч ирнэ. Ягаад гэвэл 5-ын зоос буруу орж гарч ирсэн. 5-ын зоос буруу орж гарч ирэхээр дутуугийн мэдрэмж байхгүй болж байгааг илэрхийлдэг байхгүй. Тэ одоо энэ дээр бол яг ингэж аах recovery from financial loss буюу үнэхээр яг одоо санхүүгийн алдагдлаасаа илэршиж эхлэх. За тэгээд ихтгэл найдвар босож ирэх аз за тэгээд илүү одоо сайжирсан эрүүл мэнд за тэгээд ямар нэгэн хэцүү зүйлийг ингэж давж туулах зэрэг илэрхийлж байгаа ийм хүзэр байдаг. Тэгээд энэ дээр болохоор зэрэг энэ олон утгуудаас надад та хэд дээр юун дээр илүү их гарч ирээд байна гэхээр та хэд маань нэг юм би ингээд яаж иж байгаа л ингээд нэг юм дундаж байгаад байна. Яаж иж байгаа л нэг юм дутуу байгаад байна те. Ерөөсөө яг бест нь байж чадахгүй. Ерөөсөө яг өөрийнхөө 100% хүслийг үйлдэлүүлж чадахгүй байна гэсэн энэ мэдрэмжээсээ салах болно гэж гарч ирж байна. Магадгүй шууд утгаараа та тэр хүсэдсэн 100 ногоо авахгүй ч гэж болно. Магадгүй тэр хүсэдсэн 5 саяхан орлогыг авахгүй ч гэж болно. Гэхдээ 5 дугаар сард юу өөрчлөгдөх вэ гэхээр зэрэг за би 100 аваагүй 93% авсан байсан ч гэсэндээ би тэрэндээ яг үндэ амар бахархах хэрэгтэй. Тэгээ яг үндэ би 5 сая биш 4 сая 300 мянган төгрөг олсон ч гэсэндээ үнэхээр тэрнээсээ юм сэтгэл ханамжийг би авах хэрэгтэй. Би өөрөөрөө ингэж бахархах хэрэгтэй гэдэг тэр мэдрэмж нь илүүтэйгээр орж ирэх болно. За тэгээд нөгөө талаас болохоор зэрэг за хувь заяаны тойрог, хувь заяаны эргүүлэг орж ирж ийн та хэдэд маань ямар нэгэн зүйлийг илүү сайн тал руугаа эргүүлж чадах болно 5 дугаар сард. Өмнө нь магадгүй ингээд бодохоор зэрэг ингээд өөртөө амар сэтгэл санаа гэж юм госоолгодог байсан ийм асуудлууд ялангуяа мөнгө төгрөг, ажил карьертэй сурлага хөдөлмөртэй холбоотой юм нэг юм өөрийнхөө сул тал гэж боддог байсан зүйлийг өөрийнхөө талд эргүүлж чадна гэж гарч ирж байна. За тэгээ нөгөө талаас болохоор зэрэг угаасаа 10 тоотой энэ азийн тойрог гэдэг хөтөр маань бол шууд утгаараа азийг илэрхийлж байгаа. Тэгэхээр 5 дугаар сард ер нь бол яг 1-р группийн маань бол нэлээд азтай байж чадна. Маш азтай байж чадна. Тийм учраас энэ энергийг яаж одоо ашиглах вэ гэхээр зэрэг ажил карьер дээрээ үнэхээр яг
өөрийгөө дайчлаад тэг хийгсэн зүйлсүүдийнхээ төлөө дөрвтойхон шиг арга хэмжээнүүдийг авахд бол гайхалтай сайхан байгаа болно. Тэгээ 5 дугаар сар ерөнхийдөө бол астрологийн зүгээс ч гэсэндээ нөгөө амар олон буцалтад байгаад байсан гаргууд маань буцалтынхаа юунаас гараад шулуун хөдөлгөөндөө ороод ингээд явж байгаа. За тэгээд суур гараг бол ерөнхийдөө өхрийн орд руу шилжиж орох. Ер нь ихэнх гаргууд маань бол өхрийн орд руу шилжиж орж байгаа. Тэгээ өхрийн ордныхаа маань төрсөн өдөр болж байгаа. Хэрвээ энэ өхрийн ордныхаа байгаа бол төрсөн өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр ерөнхийдөө бол та хэд маань мөнгө төрөний байдал дээр илүү азтай одтой байх дээр бол гайхаад байх юм алга илүү амьдралаа үзэсгэлэнтэй болгох, илүү эд мөнгөний орлого нэмэгдэх ийм боломжууд нь маш гайхалтай гарч ирж байгаа гэдгийг сануулъя. Тэгээ тийм учраас та хэд маань бол ямар ч үсэн ажил сурлага хөдөлмөрийнхээ тал дээр бол илүү урд уртынхаасаа азтай. За тэгээд нэг юм дутуу яагаад ч юм бэ нэг л юм болохгүй байгаад байсан. Тэр мэдрэмжүүдээс бол салж гинэ гэж гарч ирж байна. За одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаа руугаа орцгоё. За хүн хоорондын харилцаагаа харцгаая. За хүн хоорондын харилцаан дээр би нэг оракл үзэр татсан байгаа. За энэ үзэр жоохон ширээ үзэр байдаг. Тэгэхээр ямар мессеж гарч ирсэн байна харцгаая. За цаг гэдэг ийм оракл үзэр гарч ирсэн байна. За тийм байна. Энэ донд биш дээ хэрвээ сингл хүмүүс байгаа бол харьцажсэн хүнтэй хүмүүс байгаа бол за оракл үзрээс гадна тарих үзрээ бас нээж шарах юм. Ямар ч байсан нэг юм харьцажсэн хүнтэй хүмүүсийн маань хувьд нэг шинэ өөрчлөлт бол орж ирэх болно. За 10-ын саваа гарч ирсэн. 8-ын сэлэм бүр орж гарч ирсэн. За тэгэнгүүтээ 3-ын саваа гарч ирсэн. За харьцажсэн нэг юм жоох яах гээд байгааг нь мэддэхгүй харилцаа. Энэ харилцаан дээр өөрчлөлт орох болно. За нэгдүгээр болохоор зэрэг энэ харилцаа таныг тодорхой хэмжээнд ядрааж исэн. За энэ болохоор зэрэг бас хостой хүмүүстэй ч гэсэнтэй холбоотой байж магадгүй болоод явчихлаа. Удаан хугацааны доктортой харилцаанд орсон байсан хүмүүсийн хосуудын маань хувьд бас нэг юм үл ойлголцол, үл ойшоолт тэг иймэрхүү юмнууд бас гарч ирсэн харагдаж байна. Тэгээ таны зүгээс болохоор зэрэг энэ харилцааныхаа төлөө айгүй их хичээл зүтгэл гаргасан боловч ерөөсөө нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй байдалтай айгүй байгаад байсан. Тэгэхээр 5 дугаар сард яг 1-р группийн дээр гарч ирээд байгаа хамгийн чухал одоо энерги мессеж нь юу вэ гэхэлэр зэрэг та хэдийг яг 3-4 дугаар сард яалтчгүй ингээ амьдралын маш олон талбар дээр ингээ амар барьж исэн байгаа байхгүй. Хосын харилцаан дээр ч тэр ингээд нэг юм хайлтныг бичдэг, харилцдаг хүнтэй тэгэл тэр харилцааныг хаашаа явах гэдэг мэдгүй яг үерх гээд байгаа юм уу? Эсвэл ингээд бүр болох гээд байгаа юм уу мэддэхгүй те хостой хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ ингээд нэг юм хостойгоо нэг юм амар сонирн байдалд орсон магадгүй холын харилцаанд байгаа. Тэгээ тэрнээсээ ингээд яг яах гээд байгаа нь амар тодорхойгүй. Ажил карьерийн талбар дээр ч гэсэндээ ингээд юм хийгээд хаад чинь нэг л ингээд нэг яг 100% таны сэтгэлд хүрсэн час хийсэн үр дүн мэдрэгдэхгүй те танаа нэг юм таныг амар юм чангалж исэн энерги мэдрэгдэж байна. Тэнгууд 5 дугаар сараас болохоор зэрэг энэ бүхэнд маань амар гинтийн том өөрчлөлтүүд орж ирэх болно. Тэгэхээр яг хүн хоорондын харилцаан дээр ч гэсэндээ ялгаагүй яах гээд байгааг нь мэддэхгүй байсан харилцаанууд дээр бол та хэд маань нэг юм үнэхээр юм эрхчлөөг мэдрэх болно. 8-ын сэлэн буруу харж гарч ирэхээр зэрэг яг юм нүдэ болгоцсон яах гээд байгааг мэддэхгүй байсан бодолтой айгүйгт хөрөгцсөн энэ байдлаас гарахыг харуулж байгаа байхгүй. За тэгээ яг цаг хугацааны хувьд бол үнэхээр энэ нь цаанаасаа нэг юм бас юм хувь заяаны дагуу те түрүүний нөгөө нэг Wheel of Fortune буюу азийн тойрогтой холбоотой юм шиг энэ бол яалтчгүй юм хувь заяатай холбоотой зүйл байсан. Тэгэд 5 дугаар сард бол яг энэ тодорхойгүй байсан бүх зүйлс маш тодорхой болж гарч ирэх болно. Яагаад таны ингээд бариад байсан? Яагаад ингээд учир нь алдахгүй ингээд алцгануулаад байсан те энэ бүх зүйлсийн учиг тайлагдаж за тэгээд цаашдынхаа одоо аян замл руу ороход бэлэн болж байна 5 дугаар сараас ахуулаад. Тэгээ гараг ирэхс ч гэсэндээ нөгөө дандаа буцалттай байгаадаас бууд буцалттай байсан. За дээрэс нь суур гараг маань буцалттай байсан. Эдгээр маань ерөөхдөө 5 дугаар сараас яг чигдэрч эхэлж байгаа. За 3 дугаар сар бид бас энэ хонглын энергийг мэдэрсэн. Хонглын энерги нэ хэртэлтэй хонглын энергийг бас мэдэрсэн. Тэгэхээр энэ бүхнээс яг гарч ирж байгаа цаг хугацаа нь одоо яг 5 дугаар сар байгаа байхгүй. Тэгэхээр та хэдэн маань яг энэ гараг ирэхс астрологийн нөлөө бас тодорхой хэмжээнд нэлээд нөлөөсөн харагдаж байна. За тэгээд хүн хоорондын харилцаан дээр ямар ч бас нэг юм явхаа болцсон байсан, гацалтанд орсон байсан энэ харилцаанууд
Учир нь олдоод цаашдаа та хаашаа явах нь бол бас тодорхой болж гарч ирж байна гэсэн. Тэгэхээр энэ хүзэр дээр болохоор зэрэг харагдаж байгаа зурвал нь юу вэ гэхээр зэрэг шууд утгаараа бүр яг нэг юм завиа хүлээж байгаа хүнийг харуулдаг байгаа. Цаанаас нэг зав ирээд те. За тэгээ энэ завиндаа суугаад цаашдынхаа аялал руу гарах гээд байгаа ийм хүнийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань бол 5 дугаар сараас яг энэ завь нь үнэхээр 5 дугаар сард л ирэх ёстой байжээ, 3 дугаар сард ирэх ёсгүй байж, 4 дугаар сард ирэх ёсгүй байж, 5 дугаар сард л ирэх ёстой байжээ. За тэгээд 5 дугаар сард ингээд энэ завь нь хурж ирээд энэ завин дээр юу байгаа вэ гэхэлэр зэрэг хайр байна, мөнгө байна. Тэгээд заримынхаа синглчүүдийн маань хувьд болохоор зэрэг шинэ хүнтэй очих болно. За хостой харилцдаг хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг яг энэ завнаас нэг юм тодорхойлолт мэдээллийг хүлээж авна. Тэгээ энэ нь болохоор зэрэг та хоёрын цаашдын ирээдүг айгүй тодорхой болгож өгнө. Та хүссэн хариугаа авч чадна гэсэн ийм ерөнхий зураглалыг харуулж байна гэсэн үг. За ингээд ерөнхийдөө 1-р группийн маань хувьд 5 дугаар сарын ерөнхий төлөв байдлын нээлттэй уншлага маань өгөр дуусаж байна. За нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг би та хийдтэй. За 5 дугаар сард орж ирэх аз ивэл сюрпризүүд, за 5 дугаар сард болгоомжлох зүйлс, зайлсхийх зүйлс, 5 дугаар сард сахиу соёотойхоо өгч байгаа зөвлөгөө, за хамгийн сүүлд нь болохоор зэрэг за би энэ Тэнгэрийн бангийн энергийг харж уу гэж бодож Юранысын энергийг яг шууд ингээд шуурга шиг орж ирэх гээд байгаа энэ зүйл нь юу юм бэ гэдгийг илүү детальтайгаар харж өгөх болно. За юм байна. Тэгээд нэмэлтийг бол заавал худалдаж авах шаардлагагүй. Энэ хүртэлэг мэдээлэл нь хангалттай бөгөөд бүр мэдээлэл мөн юм. За гэхдээ энэ хүртэлэг мэдээллүүд нь тань үнэхээр таарсан таны сэтгэлд хүрч чадсан бол нэмэлт хэсгээс бас сонирхолтой мэдээллүүд гарч ирэхийг үгүйсэхгүй. За тэгээд хэрвээ нэмэлт хэсгийг худалдаж авах гэсэн бол pin comment буюу хамгийн ихний комент төрүүлдээс холбоосоор ороод зааврын дагуу бүртгүүлээд төлбөрөө төлөөд шууд нэмэлт хэсгийг хүлээж авч үзэх боломжтой байгаа шүү. За тэгээ та хэдтэй 5 дугаар сард томоос том амжилтыг хүсье. Дараагийн видеоор уулзъя. Бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тутамаарл та тэгээд 5 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг уншиж өгөхөд бэлэн болсон байна. За энэ удаад болохоор зэрэг хэдүүлээ өөр Oracle хүзрүүдээс сонгосон байгаа. За 2 дугаар группийн маань болохоор зэрэг messages from your angels гэд ийм сэнхэр өнгөтэй. За талавчны зурагтай ийм Oracle үзэр сонгосон байна. За эндээс надад харж байхад ямар мэдрэмж төрж ийнэ гэхлээр зэрэг та хэд маань бол 5 дугаар сард яг харьцангуй амар амгалангийн энергитэй ийм сарыг өнгөрүүлж магадгүй санагдаж байна. Цэнхэр өнгө маань миний хувьд болохоор зэрэг яг нэг тийм цэвэр сэнцгэр байдал те амар амгалангийн ийм энерги бас илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр тийм боломжтой гэж харж байна. За би та хэдтэй болохоор зэрэг хүзэрнүүдээ сөхөж харахаас өмнө за нэг юм шин хэсгийг оруулж байгаа. Та тэгээ таалагдахгүй юу ямар байна хэлээрээ. За бас нэг юм хэлэхэд миний хоолой жоох өвдсөн байгаа болохоор үе нэг юм амар хам амар бишээ. Йоо. Амар сонис сонсогдоод байж магадгүй шүү. За sorry. За тэгэхээр зэрэг 5 дугаар сар болж байгаа. Тэгээд эргүүлээд ингээ харах юм бол энэ би ингээд хүний амьдрал тохиолдож болох те янз бүрийн зүйлсүүдийг багтаасан байгаа. Энэ дотор хүсэл биелээ олох те glow up. За тэгээд худал хуурмаг зүйлсмэс гэдэг ингээд сөрөг оллон эрэг бүх зүйлсүүдийг ерөөхдөө оруулсан байгаа. За тэгээ энэ дээрээ би 4 ширхэг юм жижигхэн хөрхэн charm бэлдсэн байна. Нэг би хүзүүнийхээ зүйлнээс суглаад авсан байгаа. Тэгээ энийгээ таад дээрээ ерөнхийдөө шоо шиг хайна гэсэн үг. За нэг нь гараа явсан. За ерөнхийдөө бол энэ бөөрөнхийгөөр нь илүүтэйгээр бас үзэж байгаа. Тийм учраас энэ ийшээ олчиж чинь, энэ ийшээ олчиж чинь. За сүүлийн нэгийг нь дахиад хаяа. За дандаа гарч яваад байна. За тайд маань бол 4-р сард ер нь нэлээд хайр сагнасаа гарч сэтгэхээр харагдаж байна. За хайр сэрэлт гэдэг дээр яг голт нь орсон. Тэгээд үнэхээр ингээд нэг олон шоонуудын дунд ингээд орчих юм бол би энэ бөөрийнхийгөр нь бас үзээд байгаа байхгүй юу? Бөөрийнхийгөр нь тэгээд сая алтч би хөтлөгчлөө. Гэтэ энэ бол яг хайр болон сэрэлт гэдгийн голоор орж ирсэн байгаа энэ хайр дээрээсэн. За тэгээд нэг нь болохоор зэрэг авиас гэдэг дээр буусан. За тэгээд тижээр амтан дээр буусан байна.
За тэгэхээр над дээр одоо юу орж ирж байна вэ гэхлээр ямар хэм мессежнүүд орж ирж байна вэ гэхлээр зэрэг за ямар ч байсан та хэд маань 5 дугаар сард бол нэлээд авиасаа нэмсэн, авиас дээр нэлээд том акцентууд орж ирэх болон таны өөрийнхөө авиас дээр те цаанаасаа өгсөн одоо цаанаасаа танд өгсөн өгөгдөл дээр ч юм уу те сүүл миний хийсэн сүнсний өгөгдөл танд юу гэхээр ирсэн бэ гэд тэр бас бичлэг үзсэн бол тэрэн дээр яригдсан бас авиас мавьстай жоо холбоотой юм байж болно. Одоо таны бүр цаанаасаа заяагцсан юм авиас гэх юм уу да тий. Тэрэн дээр за тий хайр дээр бол дахиад буусан гэдэг нь гайхалтай. За тэгээд сүнсний сэрэлт гэж бас гарч ирж гин. За тэгээд тэжээвэр амтан. Тэгэхээр 5 дугаар сард болохоор зэрэг 2 дугаар группийн маань за тэжээвэр амтантай болж магадгүй хэрвээ тэжээвэр амтан хүмүүс байгаа бол тэжээвэр амтан шинээр авч магадгүй. За тэжээвэр амтантай хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг тэжээвэр амтан нь бас юм шин авиас айгүй хөөрчж үзүүлнэ. Одоо жишээлх юм бол нохоо олвол те өөрийнхөө янз бүрийн трикүүдийг харуулах, сурсан мэдсэн эрдэм нь ингээд илүү их сайжрах гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм бас өөрийнхөө хувьд айгүй чухал байж магадгүй. Тэрийг ч юм бол тэжээвэр амтнаа өөрт нь гаргаж харуулах болно. За мөн дээрээс нь ер нь тэжээвэр амтнаас хайрыг маш их мэдрэх болно. Тэжээвэр амтнаагаа илүү их цагийг өнгөрүүлэх боломж гарч ирэх те. За мөн дээрээс нь хав тэжээвэр амтан гэдэг дээр үнэхээр танд ямар ч тэжээвэр амтан байхгүй бас хизээж тэжээвэр амтан авнаа гэж боддоггүй хүмүүс байгаа бол тэдгээр хүмүүсийн маань хувьд энэ тэжээвэр амтан гэдэг нь юу илэрхийлж байж болох вэ гэхлээр зэрэг одоо өөрийн хүүхэдчигээ хайрладаг тийм ямар нэгэн таны project те төсөл ажил төрөлтэй ч холбоотой тиймэрхүү зүйлс бас байх магадлалтай. Мөн энэ авиас гэж яриад байгаа таны энэ нэг юм өөрийнхөө одоо бүтээлч сэтгэлийг ашиглаж хийж байгаа энэ зүйл чинь өөрөө таны одоо тэжээвэр амтан шиг гэх юм уу те яг гэр бүлийн чинь гişүн шиг болоод явах юм маш чухал амьдралын чинь нэг хэсэг болж магадгүй. Тэгээ энээсээ бол бас маш их хайр те тиймэрхүү зүйлсүүдийг мэдрэх болно. За тэгээд сэрэл гэдэг одоо энэ шоон дээр ингээд энэ од буусан байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр би юу гэж хараад байна гэхээр та хэд маань 5 дугаар сард бол ер нь баг нэг тийм сүнсний сэрэлт шиг зүйлийг хийх магадлалтай зүүн совин нь маш өндөр болж хөгжих болно. За тэгээ зүүд нойроо бас тааруулаад тэ хүн амтантай холбоо барих ч юм уу тэ одоо зүүдээрээ дамжуулж маш их хүмүүсээс мэдээлэл авах сохиусуудаас ертөнцөөс маш их мэдээлэл авсан ийм сар болохоор харагдаж байна. Тэгээ та хэд маань бол энийг өөртөө мэдэрнэ. Сэрэл гэдэг дээр өөр юу орж болох вэ гэхээр зэрэг та хэд маань ямар нэгэн байдлаар өөрийгөө илүү их нээх те таны дотор ямар нэгэн зүйл сэрэх эн чинь эргээд таны авиастай бас холбоотой байж болно. Таны авиас сэргэх магадгүй маш удаан хугацаанд ингээд мартцсан байсан, дарагдцсан байсан. Багтаад ихтэй айгуу тийм авиастай байсан. Тиймэрхүү зүйлсээ бас сэргээх магадлал байгаа. Жишээлх юм бол одоо багада Америк зураг мураг зурдаг гэж байгаа. Тэгээ тэрийгэ том болоод бүр болцсон болвол гинэт 5 дугаар сараас зураг зурах боломж олдох ч юм уу те альсвал зураг зурхыг өөрөө айгу хөсөх ч юм уу тиймэрхүү байдлаар бас тохиох магадлалтай. Ер нь ямар ч байсан таны дотор бол ямар нэгэн зүйл унтаа байж байгаа сэрж ийна 5 дугаар сард. За тэгээд тэдгээр нь юу вэ гэдгийг одоо хэдүүлээ тараг үзрнөөс болон Oracle үзрүүдээс харж чадна гэж найдаж байна. За энийг нийшээ тавьчих. За Oracle үзрээс эхлэе. Oracle үзэр дээр болохоор зэрэг за I am the angel of peace. Түрүүн би юу хэллээ? 5 дугаар сар ерөнхийдөө арай илүү амар амгалан сарлах байхаа гэж ярьжсэн. Тэгсэн чинь энэ дээр ялцчихгүй. За би бол амар амгалангийн сахиусан тэнгэр юм аа. Би чамд ийм амар амгалан эв нийтэлтэй байдал за мөн дээрээс нь саас дотгоргүй ийм замыг урт чинь тавьж өгч гинэ. За тэгээд дээрээс нь арслан болон энэ хонь хоёрын зургийг харуулсан байгаа надад сонирхолтой санагдаж би өмнө нь энэ Oracle үзэр зөндөө их нээж харж байсан мөртлөө яг энэ хоёр нь миний нүдэнд нэг амар тэгэж онцлогдож буугаад байгаагүй. Та хэд маань хоньны болон арслангийн ордныхан бас байх магадлалтай юм байна шүү. За хонь жилдээ бас арслан жил гэж байдаг те. За энэ үзэр болохоор буруу арж гарч ирсэн байсан гэдгийг санацгаая. За мессежийн болохоор зэрэг ямар нэгэн одоо асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар нэгэн сонголт гаргахын тулд өөрөөсөө за юу намайг одоо миний сүнсний зорилготой сүнсний одоо замналтай маань илүү ойртуулж өгөх гэж асуугаарай. За тэгээд аль нь болохоор зэрэг ямар зам нь болохоор зэрэг намайг энэ сүнсний маань өгөгдөл сүнсний маань замналаас холдуулаад байна гэж асуугаарай гэж байна. Тэгэхээр хэрвээ та хэд маань одоо ямар нэгэн сонголт шийдвэр 5 дугаар сард гаргах хэрэгтэй болох юм бол үргэлж өөрөөсөө юу гэж асуух вэ гэхээр за энэ яг миний сүнсний өгөгдөл миний сүнсний замналтай
таарч байгаа шийдвэр мөн үгүй юу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо хоёр юмнаас аль нэгийг сонгох хэрэгтэй байлаа гэж бодоход аль нь өөрийг чинь яг сүнсний чинь яг тэр жинхэнэ өгөөдлөөр жинхэнэ мөн чанарлуу жинхэнэ хайрлуу таныг дагуулж ийн аль нь болохоор зэрэг тэр цамаас таныг ингээд гаргаад байна тий. Тэрийг өөрөө ингэж зүн сонгороо тий зүрхээрээ мэдэрч энэ шийдвэрүүдийг гаргаарай гэсэн мессеж гарч ирж байна. За хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг Grace and Antoinette гэдэг ийм хөзөр гарч ирсэн байна. За ямар нэгэн одоо нөхцөл байдлыг ангааж идгээхийн тулд нөгөө хүнийх нь бас нөгөө хүнийхээ өнцгөөс хараад үзээрэй гэсэн ийм мессеж гарч ирж байна. За энэчнээс надад харж байхад болохоор зэрэг 5 дугаар сард та хэд маань бусад дээр анхаарах гэхээсээ илүү өөр дээр илүү анхаарсан сар байх болно. Хэрвээ хин нэгэнтэй муудалцчихсан бол нөгөө хүнтэйгээ бас эвлэрэх боломж гарч ирж байгаа харагдаж байна. Яалтчгүй одоо арай илүү нэг юм амар амгалангийн нэрийг зөнхөлж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ сүүлийн үед таны амьдралд нилээдгүй бас том үйл явдлууд болсон, хүн амьтнаа маргалцсан асуудлууд жоохон гарч исэн бол тэр маань бол ерөнхийдөө 5 дугаар сард учраа олно. За яагаад вэ гэхээр зэрэг та хэд маань өөртөө нэг юм амар зүн сонтой байж чадна. Таны дотроос ямар нэгэн зүйл сэрнгээд байсан тэр бас энэ дээр үйлчилж гарч ирж байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг та за би энэ хүндээ ингэж амар муудалцж байхаар энэ хүн бас тий цаана амьдралтай, ажилтай, асуудалтай байгаа маа гэдгийг нь ойлгох. Тэрийг тэг хүсээгүй ингээд та бүр ингээл тий нөгөө хүн чинь ингээд чи намайг ойлго гэж хэлүүлж биш зүгээр л та өөрөө энэ асуудлуудыг ингээд дүнж байгаа таны дотроос мэдрэгдэх юм юу вэ гэхээр зэрэг за би тэгээ заавал энэ хүнтэй ингээл үзэлцээл заавал ингээл нэг юм амар юм дэлбэрсэн альсвал нэг юм хүмүүстэй муудалцсан маргалцсан байж ахаар зүгээр тэр хүмүүс ч гэсэндээ өөрсдийнхөө замналаар явж байгаа гэдгийг илүү хөндлөж үзье гэсэн нэг ийм зүйл доторч сэрх болно. Ингэснээр та бусад хүмүүстэй гараад буй тэр асуудлуудыг ерөнхийдөө дотроосоо зүгээр тэр хүмүүстэй ярилцаж инээ тэрэ болж гэхээсээ илүүтэйгээр зүгээр л та өөрөө тэрийг дотроо мэдээд өнгөрөхөөр харагдаж байна. За тэгээ бас нэг юм нь болохоор зэрэг магадгүй энэ одоо харилцааны асуудлууд тий бусад хүмүүстэй өмнө нь муудалцажсэн ч юм уу ойлголцохгүй байсан энэ асуудлууд нь бас та өөрийгөө бас дотроо яг 100% сонсож чадахгүй байсантай холбоотой ч магадгүй хэрвээ тийм бол 5 дугаар сард бол энд байдал маань хамаагүй дээрдэж гарч ирнэ. За ямар ч байсан 2 дугаар группийг сонгосон хүмүүс бол сайхан хин нэгэнтэй жоохон муудалцсан эсвэл нэг юм хэрүүл урал дотор байсан ч юм уу тий тиймэрхүү зүйлс бас тохиолдсон гэж магадгүй. Тэгээ тийм бол тэр энергиасаа бол маш хурдан илаашиж цаашаагаа ингээд явж чадна гэсэн ийм мессеж болол гарч ирж байна. За төлөв байдлыг хараад одоо тарих хүзрээ татхад болохоор 1-р full хүзэр гарч ирсэн, 2-р page of wands, тэгээ Knight of Pentacles бурууж гарч ирсэн байна. За 5-р сард тэгээ ерөнхийдөө нэг юм амьдрал арай жоохон удаан хэмнэлтэй болохоор харагдаж байна. Та хэд маань өөрийнхөө одоо гал энергийг гадагшаага их цацгаас илүү өөр дээр илүү их анхаарсан, өөрийнхөө дотоод нэг юм аян замнал сүнсний сэрэлт зэрэг илүүтэйгээр хийхээр харагдаж байна. Тэгэхээр 5 дугаар сард таны хувьд болохоор зэрэг одоо зарим хүмүүсийн хувьд бол юу гэдэг одоо ажил карьер те эсвэл ингээл амар хүн хоорондын харилцаа ингээл шинэ хайр дурлал морлол гэж явах бол таны хувьд болохоор зэрэг өөрөө өөртөөгөө илүү их найзалсан өөрөө өөрийгөө дотроосоо нээсэн ийм сар болохоор харагдаж байна. Тэгээ энэ нь бол маш зөв бөгөөд сайн зүйл юм аа. Ягаад гэвэл маш олон хүмүүс хитрхийн амар гадаад амьдрал дээрээ те бодит ертөнцийн хамаг анхаарлаа хандуулад өөрийгөө мартцсан, өөрийнхөө юу хийж байгааг мартцсан яваад байдаг. Та хэдийн маань хувьд болохоор 5 дугаар сард ерөнхийдөө өөр дээрээ нэлээд юм бясалгасан. Би яг юу гэсэд яваад байгаа лээ. Миний сүнсний өгөгдөл, миний сүнсний зорилго. Тэгээ энэ юмнууд маань юу вэ? Миний дотоодоос намайг юу дуудаад байна, юу хөглөөд байна гэдгийг илүү их анхаарсан, илүү удаашралтай ийм сар болох болно. Хитрхийн амир их гадуур дотор яваал, тэ хүн амьтанд уулзаал ингэх гэхээсээ илүү гэртээ байгаад гой хөгжим сонсоод, гой хоолунд хийж идээд өөртөөгөө их цагийг өнгөрүүлсэн ийм сар болох нэ. Тэгээ энэ нь болохоор зэрэг таны хувьд айгүй тийм шинэлэг мэдрэмж байх болно. Та эндээс цоо шин зүйлсүүдийг өөрөөсөө цоо шин зүйлсүүдийг нээж одоо гаргаж ирнэ гэсэн ийм ерхий төлөв байдал бол харагдаж байна. За одоо хэдүүлээ астро шоу хайж үзье. За 10 дугаар гэр за Scorpio буюу хилэнцгийн орд. За тэгээд Mars гарч ирж байна. За та хэд маань шүү дээ те Mars биш уучлаарай Venus шүү. Суур гараг. Тийм тэгэхээр та хэд маань шүү дээ те өөрийнхөө өөр дээрээ л юу амар их анхаарлаа хандуулах ийм сар болж байна.
өөрийнхөө үзэсгэлэнгоо, тэ өөрийнхөө эмэгтэйлэг байдал, өөрийнхөө мөнгө, тэ өөрийнхөө гоо зүй, за тэгээд гэр орон морноо гоё янзлах манзлах гэх нэг иймэрхүү юм дээрээ илүү анхаарлаа хандуулсан амар тийм уян налархаа, удаан эмэгтэйлэг энерги давмгаа ийм сар болох болно. Та эрэгтэй ч юм байж болно, эмэгтэй ч юм байж болно. Ялгаагүй стил 5 дугаар сард өөрийгөө маш их чангалсан, өөрийгөө бүүцэлсэн, өөрийгөө хайрлсан ийм сар болох болно. За гэхдээ бол бас яг энийгээ дагаад та өөр дээрээ анхаарлаа хандуулснаар эргээд та өөрөө хичээгээгүй байхад таны ажил карьер, тэ өөрөө бусдад харагдах таны тэр байдал, таны reputation буюу одоо нэр хүнд гэх юм уу те тэр зүйл чинь бас аюу гоё тэгж өсөх болно гэх юм уу. Тийм. Тэгж харагдаж байна. Та одоо учир зүггүй амар их ингээл завгүй байгаа л өдөр шөнөгүй гадуур дотор явал амар хичээл зүтгэл гарах гэхээсээ илүүтэй 5 дугаар сард бол ерөнхийдөө нэг юм амьдралын үзэсгэлэн гоог мэдэрсэн сар байхаар харагдаж байна. Тэгээ энэ нь бол эргээд хилэнцгийн орд гарч ирсэн гэхээр таны хувьд ингээд өөрийнхөө тэг нэг тийм дотоод эмэгтэйтэй ч юм уу эсвэл юм доторчин байдаг юм нууцлагмал байдаг тэдгээр бүхэнтэй холбогдох яг тийм сар болж байгаа харагдаж байна. Энэ нь бол ерөнхий одоо гол дүр зураг те гол одоо зөнхлөх энерги нь явж байна. За гэхдээ үүнийхээ хажуугаар мэдээж бид нэр хүмүүс учраас ажиллана, амьдран те хичээлтэй бол хичээл хийх, ажилдаа бол ажилдаа явна. Тэгэхээр тэр одоо мессежнуудыг хэдүүлээ хүлээж авъя. За хичээл, ажил сургалгаа харцгаая. За хичээл, сурлага, ажил, хөдөлмөр, мөнгө, төгрөг, карьерийг нь харж байгаа шүү. Тэгээ 10 дугаар гэр гарч ирсэн учраас энэ дээр бас та хэд өөртөө дотроосоо бүр ингээ амар илт хичээхгүй ч гэсэндээ дотоод хувьсал хийснээс шалтгаалаад гадаад ертөнцийн дээр нь амьдрал дээр нэг юм гоё шин зүйлс бас тохиох магадлалтай байгаа харагдаж байна. Тэгэхээр тэр нь юу вэ гэдгийг харцгаая. За Oracle хөзрийн хувьд болохоор зэрэг forecast гэдэг ийм дэм нь гарч ирсэн байна. За your ability to see into the future is strong. You must not be afraid to look буюу та бол яг одоо ирээдүгөө амар сайн төсөөлж харж чадчихээн. Тэгээд тийшээ харахаасаа битгий агаараа гэж. За та хэд маань юу шүү дээ. Тэгээд 5 дугаар сард ерөнхийдөө нэлээд ийм дотоод ажил хийгээд өөртөөгөө ажиллаад өөрийнхөө үзэсгэлэнгоо гоо зүй авиас бэлэг те нөгөө сүнсний сэрэл мэрэлтэй ингээд хийснээрээ өөрийнхөө ажил карьерийн дараагийн зөвхөн 5 дугаар сардаач биш бүр цаашаа өрөөлжлөх юм том зүйлийг болвол нээж харж ийна зүүн самгаараа дамжуулаад. За 5-ын сава буруугаар гарч ирсэн. За Temperance буруугаар гарч ирсэн. Дараа төлөв байдал. За тэг хамгийн сүүлд нь болохоор зэрэг за сэлмийн жанжин гарч ирж байна. Тийм тэгэхээр ажил карьерийн хувьд, сурлах хөдөлмөрийн хувьд та хэд маань нэг бол энийг би ингээ хоёр одоо утгаар тайлж байна. Нэгтгэн болохоор зэрэг та хэд маань дотоод зөрчилтэй байсан байгаад гэж магадгүй. Одоо жишээлх юм бол за би яг нэг ийм зүйл хүсэж байна гэ боцсноо цаанаасаа гэхдээ би чадахгүй байж магадгүй. Гэхдээ би бас нэг өөр нэг юм хиймээр байна гэдэг нэг юм таны доторч ингээд ийм ажил карьертэй сурлах хөдөлмөр мэрэгжил цаашдаа ирээдүгээ бодохоор ингээ хоёр хуваагдсан. Нэг талаасаа би ингээм амар сүнслэг замналаар явмаар байна тий. Эсвэл нөгөө талаасаа би амар юм corporate тий том компанид ороод ажилламаар байна. Яхаа мэдгүй байна. Би хувийнхаа бизнесийг ч гэсэн хиймээр байна. Хажуугаар нь бас том компани удирдах албан тушаал машаалд очиж ингэж явмаар байна. Би одоо юу гэдэг сэтгэл зүгээр сумаар байна. Гэсэн мэтлээ би физикээр сумаар байна гэдэг ч юм уу ингээд яг нэг юм ийш тийшээ ингээд амар хагараад бутраад байсан юм уу дотроо. Тэгээ энэ байдлаасаа ерөнхийдөө илгаашааж гарч ирээд нэг зөвлөл рүүгээ, нэг чиглэл рүүгээ, нэг зөв рүүгээ болол сэтгэл шулуудна гэж харагдаж байна 5 дугаар сараас ахуулаад. Тэгээ тэр нь болохоор зэрэг та заавал хоёр юмны дундаас нэгийг нь сонгоно гэсэн үг биш. Би хоёулыг нь хослуулад явж болох юм байна гэсэн арга замыг бас хайж болох магадлалтай. Temperance болон 5 of Wands хоёулаа яг нэг юм эсрэг тэсрэг юм дотоод зөрчил гэдэг одоо тийм утгыг болвол энэ хоёр үзэр маань хоёулаа харуулж байна. Тэгэхээр нэг талаасаа тийм байна. За нөгөө талаас болохоор зэрэг юу вэ гэхээр зэрэг ажил, төрөл, анги мангита за хичээлийн анги манги дээр хин нэгэнтэй муудалцж исэн бас байж магадгүй. Энэ нь болохоор гадаад ертөнцтэй шууд холбоотой бол авчиж байгаа. За тэрэн дээр болохоор зэрэг түрүүний хэлсэнчлэн юу яах болно? Учраа олох болно. Тэгээ тэр хүмүүсийг та зүгээр орхино гэсэн үг яг үндэ тэр хүмүүстэй ингээл амар учраа олоод ойлголцоол тэр хүн таны хүссэн шиг чинь те танаас уучлалт гуйгаал эсвэл хоёлаа эвлэрээ гэл ингэж эвлэрж байгаа гэхээс илүү та зүгээр
За энэ асуудал ингээд амар би энэ дээр ингээд санаагаа зовоох тийг шаардлагагүй маань гэсэн тэр мэдрэмжийг авах болно гэсэн. Ерөнхийдөө та энэ зүйлээс трансценд хийгээд дараагийнхаа шат руу шилжиж байгаа гэсэн. Тэгээ дараагийнхаа шат руу шилжих үед энэ хойно үлдсэн юм чинь таныг хамааралгүй болчихж байгаа шүү дээ. Тийм. Ийм байдлаар 5 савыг бол хоёр янзаар тайлбарлаж байна. За temperance даруй төлөв хөзөр маань буруу орж гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр надад юу мэдрэгдэж байна вэ гэхэлэр зэрэг та хэд маань ажил карьер сурлах хөдөлмөрийн тал дээр маш их ангаалт итгэлтийг 5 дугаар сард хийж байна. Тийм. Маш их анаалт итгэлтэй хийж байна. Тэгэхээр энэ дээр надад юу орж ирж байна вэ гэхэлэр зэрэг энэ дээр гарч ирсэн хайр болон одоо таны энэ авиас сэрэлт гэж яриад байгаа эдгээр зүйлс дээрээс ингээд бүгдийг хамт нь аваад үзэх болохоор зэрэг та хэд маань 5 дугаар сард өөрийнхөө зүгээс ер нь ирээдүйдээ юу хийх гээд байгаагаа бас нэлээд ойлгох болно. Ерөнхийдөө таны дотроос нэг одоо зүйл сэрнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ зүйл сэрснээрээ та өмнө нь яагаад ажил карьерийн талбар дээр асуудалтай байгаад байсан, мөнгө төгрөгөн дээр яагаад ингээд асуудалтай байгаад байсан, сурлаг хөдөлмөрийн тал дээр ямар асуудал байгаад байсан, тэр болгоныгаа маш тодорхойгоор хараад тэрнээсээ илаашиж эхлэх болно. Үнэхээр жинхэнэ одоо ийм эдгэрлийг бол хийхээр харагдаж байна. За ингэснээрээ та хэд маань 5 дугаар сараас хавуулаад ажил карьерийн талбар дээр бол маш юм амбицтай байж эхлэх болно. Ялангуяа 5 сарын сүүлээс ахуулаад маш юм хурдтай хүчтэйгээр нэг зүйл рүүгээ зориод одоо энэ зургийг харах юм бол яг нэг юм морьтой сэлэн барьцаа ингэ тавшилж байгаа хүнийг харуулдаг байгаа. Тэгэхээр яг тийм байдалтайгаар ямар нэгэн зүйл рүү тавшилж эхлэх болно. Үнэхээр амар фокустай, үнэхээр амар зоригтой юм байж чадна. Бас нэг юм нь болохоор зэрэг 5 дугаар сарын ялангуяа сүүлээс ахуулаад та хэдэд маань ажил карьерийн талбар дээр бас том хөдөлгөөнүүд орж эхлэх болно. Хэрвээ та одоо жишээлбэл ажлынхаа анкетыг хаа нэг тийшээ явуулах юм бол тэрний чинь хариу нь бүр амар хурдан ирнэ. Тэгээ ер нь бол ажил карьерийн талбар дээр та хэд маань 5 дугаар сард бол нэлээд юм утас цогсон, имэйл шийдсэн ийм өдрүүдийг 5 дугаар сарын сүүлээс ахуулаад хийх болно. Ийш тийшээ хүмүүстэй холбогдоол За одоо ингээ вебсайтаа гяс хийчихье гэж амар хурдан тэрн бүтээл. Ер нь нэг юм 5 дугаар сарын сүүлээс ахуулаад ажил үнэхээр амар хурдтай бүтэж эхлэх болно. Тэрийг бол би үнэхээр айгүй сайн мэдэрч байна. Тэгээд энэний ганц шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг та нар маань дотоод зурчлаа арилгаад ажил карьер ийм юмны талбар дээр байдаг янз бүрийн худал итгэл үнэмшил тиймэрхүү юмнуудаасаа эдгэрч илаарч байгаатай холбоотой. За тэгээд ингээд цаашдынхаа ирээдүг ер нь бол 5 дугаар сараас ахуулаад харж чадчихна. Өмнө нь болохоор зэрэг ингээд 10-20 жилийн дараах тэр байтугай одоо дараа жил 3-4 жилийн дараах 5 жилийн дараах төлөвлөгөө амар тийм бүрхэг санагддаг байсан бол одоо энэ 5 дугаар сард та хэд маань бодлоо маш сайн зэгцээлж энэ амар амгалангийн энерги рүү явж орсноор цаашдын ирээдүй бол айгүй тийм тодорхой санаанд чинь багтахаар тийм бүрхэг биш, амар биш санагдах болно. Тийм ч учраас танд ингээд юмаа хийх эрч хүч орж ирж байгаа байхгүй. Тэгээ зөвхөн танаас шалтгаалаагүй бас гадаадаас танд янз бүрийн ажлын санал манал имэйл, утас цохих, мессеж энэ төр бол маш ихээр ирэхээр харагдаж байна. Тэгэхээр тэр бол эхлээд энийг хийх учраас би бол 5 дугаар сарын сүүлээс болов уу гэж хараад байгаа юм учиртай шүү. За одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаа харцгаая. За 2 дугаар группийнхнийхээ хүн хоорондын харилцааг харж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд Oracle үзрээ нээж харъя. За хүн хоорондын харилцаан дээр түрүүнээс хойш нэг юм зөрчил жоохон харагдаадсан. Тэгээд тэр одоо ямар ч чиртэй бол гэдгийг бас энэчнээс гарч ирэх юм болов уу гэж найдаад байна. За Girl with a Snake буюу могоо барьсан охин гэсэн үзэр гарч ирсэн байна. За тийм ээ яалтчгүй хин нэгэнтэй л муудалцаад байгаа л харагдаад бах юм. За тэгэхээр ийм байна манайхаа 5 дугаар сард та хэд маань бас яг нэг хоёр хуваагдчихж байна. Нэг бол зарим нь болохоор зэрэг яалтчгүй хин нэгэнтэй саяхан муудалцсан байж магадгүй ерөөсө хэдхэн хоногийн өмнө заяа хин нэгэнтэй муудалцсан. Эсвэл яг ингээд сүүлийн одоо ялангуяа 4-р сард яг нэг хин нэгэнтэй муудалцчаад одоо л уучраа жоохон олоогүй байгаа ийм асуудал гарсан байж магадгүй. Энэ дээр л 5 дугаар сард ямар нэгэн болох гэдэг. За хэрвээ үнэхээр та сүүлийн үед хинтэй ч муудалцааг бол 5 дугаар сард хин нэгэнтэй муудалцаж магадгүй байгаад байна. Тэгээ энэ бол зөвхөн та хэдэд бас тохиолдож байгаа юм биш. Яг тэгвэл бууд гараг маань 5 дугаар сард хоньны ордоор аялж байгаа. Тэгэнгუთ яадаг вэ гэхэлэр зэрэг
бууд гарыг хоньны орд руу ороод за дээрээс нь ангараг гарыг хоньны орд руу ороод ирэхээр хүмүүс ингээд амар түргэн ууртай хил ам амар задгаа болоод тэгээ ямар ч фильтргүй яриад эхэлдэг байхгүй. Тэрнээс үүдээ бас жоохон янз бүрийн асуудлууд гарах гадаж магадгүй. Тэгэхээр тэрэндээ болгоомжлоод өгөөрэй гэж аашууг олно. Тийм ээ. За энэ бол гэр бүлтэй холбоотой маргалдаа мана. Заримын хувьд бол яг бүр нөгөө гэр бүл болоо суудсан тэг гэрэлцээ ихнэр нөхөртэй хүмүүс байгаа бол эсвэл ээж автаагаа эсвэл ямар ч гэсэн гэр бүлийнхээ нэг гишүүнтэй яг муудалцах гад байх шиг байна. Эсвэл муудалцсан болвол тэрнийхээ очрыг 5 дугаар сард айгүй олох чинь чухал ах болно. За би энэ дээр тодруулах авахаас тэгэхгүй бол жоохон тодорхойгүй мессежнүүд гарч ирээд хайн за энэ муудалцааныг яах ёстой болоо тэрэн дээр нэмэлт мэдээлэл өгнө үү? За таад масаа өөртөө харсан бол энэ хоёр хөзөр бол ерөөсөө шууд өөртөө юу яаж гарч ирлээ. За олон хүмүүс дээр өөр байгаа юм байна. Олон хүмүүс дээр өөр байна. За тэгэхээр нэгдүгээр болохоор зэрэг за энэ хүн нь гэр бүлийн аль нэг гишүүн гэж магадгүй тэгээд ер нь бол окей за тодорхойлсон. За гэр бүлийн гишүүний хувьд болохоор зэрэг гэр бүлт чинь нэг юм ядаргаатай ингээд муухай ширүүн хил амтай нэг хүн байгаад байна. Амар ширүүн үг хэлдэг те ерөөсөө өстө хайр найргүй жинхэнэ зүрх рүү хутаг наадаг тийм нэг хүн байгаад байна. Тэгээ энэ хүнээс ер нь бол та энэ дотоод зөрчил нь гэхдээ тийм муу зүйл биш юм байна манайхаа. Зөрчил энэ хэрүүл уруул гэдэг нь яг үндэ муу зүйл биш. За ямар учиртай вэ гэдгийг одоо тайлбарлаж өгье. За гэр бүлд чинь эсвэл татны чи хин нэгэн тань ингээд улаам цайм заяа амар тийм сөрөг өгнүүдийг хэлдэг. Таныг бие чин гоочилдог, таны хийж байгаа ажлыг гоочилдог, таны гаргаж байгаа хичээл зүтгэлийг үнэлдэггүй нэг юм хүн байгаад байна. Амар шудраг бос тантай харилцдаг. За зарим нэгийнх нь хувьд бол бүр шууд гараа бараг хүчрхийлэгч байж магадгүй. Ингээ үгээрээ хүний хүчрхийлдэгтэй ингээл чи юм ингээл арчаагүй нэтрэгээр нь дуудаалтай ингэдэг. За нэг ийм хүний өөдөөс та юу яана гэж байна. Өөрийнхөө төлөө зогсноо гэж байна. Үзэлцэн гэж байна. Өмнө нь бол энэ үгийг ингээл амар хүлээж аваад тий за ингэжлээд ингээл өнгөрүүлээлээд өгсөн тий. Тэгэд одоо бол болно гэж харагдаж байна. Таны дотроос нөгөө нэг ямар нэгэн зүйлс ирээд би энийг ер нь хүлээж авах шаардлагагүй байна гэдгийг мэдрэх болно гэж гарч ирж байна. Тий, заримын хувьд юм байна. За синглчүүдийн маань хувьд биш үү те. За өөрт чинь нэг юм амар худлаа сэтэй хаяад байгаа нэг хүнээс ерөөдөө хүнтэй жоохон маргалдаж магадгүй харагдаж байна. Тэгээ энэ хүн яг үнийг хэлэхэд за энэ болохоор зэрэг сингл хүмүүс аль эсвэл нэг юм харилцаж байгаа хүнтэй гэхдээ яалтчгүй нэг юм угаасаа нэг токсик жоохон хэлсэндээ хүрдгүү те нэг юм худ гарууд байдаг штэ. Тэрийг нь өөрөө мэдрээд байгаа хүмүүстэй холбоотой шүү. За тэр хүнтэй ерөөхдөө бол бас уулзраа болно. Тэгээд энэ одоо хэрүүл маргаан гэдэг байгаа энэ дотоод зөрчил гэдэг байгаа юм нь бол заримынх нь хувьд бол илаашин, заримынх нь болохоор яг 5 дугаар сард энэ шинээр гарч ирнэ. Тэр үед болохоор зэрэг хамгийн гол нь та өөрийнхөө төлөө амар цогсгоор харагдаж байна. Тэгэхээр энэ бол яг үнэндээ зүгээр нэг юм явган хэрүүл биш байгаа байхгүй. Зүгээр нэг юм байдаг юм те ингээд буруу ойлголцол энэ төр гэхээсээ илүүтэйгээр энэ бол бас нилээдгүй удаан үргэлжилсэн, нилээн байж байгаа дэлбэрж байгаа ийм үйл явдал бол харагдаад байна л та. За тэгээд таны тэр дотроос сэрж байгаа юм нь юу вэ гэхэлэр зэрэг хүн хоорондын харилцааны тал дээр болохоор зэрэг та өөрөөсөө одоо тэр бусад хүмүүсээс хайгаад байгаа хайр тэр зүйлээ олж нээх болно. Тэр хүмүүс рүү гаргаад байгаа энерги, тэр хүмүүст зарцуулаад байгаа энерги, тэр хүмүүст үрээд байгаа одоо үгс, нулимс тэр зүйлсийг өөр лугаа хандуулж эхэлнэ 5 дугаар сараас ахвалаад. Ингэснээр та энергийн алдагдлын энергиас гараад энерги өөр лугаа хоримтолж эхлэх үе рүүгээ 5 дугаар сараас ахвалаад орж ийна. Тэгээд үнэхээр хэрвээ хин нэгэн таны дургу хүргээд ингэх юм бол та өөрийнхөө талд зогсоорой. Заавал учир зүгэн ингээл нэг амар
хэрүүл уруул бүр ингээл нэг амар хараалын юм хэлээл бүр үзэлцээ л те ингээд гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ ер нь бол хин нэгэн үнэхээр таны төвчээрийг бараадах юм бол үнэхээр таны хил хязгаарыг зөрчөөд байгаа бол тэр хүмүүст хэлэх үгээ хэлээд үнэхээр дуусгах хэвээр харилцаа бол дуусгах хэрэгтэй. Яг тэгвэл одоо ингээд үнэхээр enough байгаа даахгүй бүр үнэхээр за одоо болноо. За одоо жоохон давраад байгаа гэсэн яг нэг ийм юм тайдын дундаас бас сэрж байна. Тэгээ таныг жоохон дээрлэхэд байгаа. Тим хүмүүсээс бол ер нь харилцаагаа бас 5 дугаар сар таслах магадлал маш өндөр. Тэгэж чадсанараа эргээд яг таны тэр нөгөө нэг хилээд байгаа амар амгалан гэж энерги орж ирэх гээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө 5 дугаар сарын ихээр та хэд амар амгалан одоо хүлээж авахын тулд эхлээд нэг жоохон дайтах шаардлага гарч магадгүй юм шиг байна. За тэгээ ингэж хэлэхээр зэрэг аль болох битгий айгаарай. Миний тарин мэрэгүүд хизээж хүмүүсийг айлгах, сөрөг зүйл дуудах зорилгогүй. Яг одоогоор манифест хийж байгаа зүйл нь энэ байна. Таныг өөрийнхөө төлөө зогсоосоо гэж сахиусууд нь хүсэж гин, өөрийнхөө толд ороосоо гэж хүсэж гин, өөрийнхөө хил хязгаарыг хүндлээсэй гэж хүсэж гин. Тэгээ тэрийг л иймэрхүү байдлаар илэрхийлж байгаа юм байна. За ингээд ерөнхийдөө 2 дугаар группийнхний маань хувьд бол нээлттэй уншлага маань дуусаж байна. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг би та хэдтэй 5 дугаар сард танд орж ирэх цоошин аз ивэл сюрпризүүдийг харж өгөх болно. За 5 дугаар сард болгоомжлох зайс хийх зүйлсийг харж өгөх болно. 5 дугаар сард сахиусуудын өгж байгаа зөвлөгөөг харж өгөх болно. За хамгийн сүүлд нь болохоор зэрэг энэ харилцааг би харж өгье доо. Энэ муудалцаад байгаа хин нэгэнтэй энэ муудалцаад байгаа яг ямар ч чиртэй муудалцаа яан те яаж ард нь гарах юм бэ гэдгийг харж өгөх ийм нэмэлт хэсэг болох нэ гэсэн үг. За нэмэлтийг бол заавал худалдаж авах шаардлага бол мэдээж хэрэг байхгүй те. За гэхдээ үнэхээр энэ хүртэлх мессежэд нь танд таарсан, таалагдсан ийм байгаа бол нэмэлт хэсгээс бас хөрхөн мэдээлэлүүд гарч ирэх магадлалтай. За тийм нэмэлт хэсгийг худалдаж авах гэсэн бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлдөөс холбоосоор ороод зааврын дагуу бүртгүүлээ төлбөрөө төлөөд шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. Хүлээх шаардлагагүй гэсэн үг. За ингээд та бүхэндээ томоос том амжилт хүсье. 5 дугаар сарын сайхан байх болтугай. Дараагийнхаар уулзцай бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань урьдчилгатай тавтай морил та хэдийхээ 5 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За та хэдийн маань сонгосон Oracle үзэр болохоор зэрэг групп өөрөөр Oracle үзэртэй байгаа. Та нарын маань сонгосон болохоор зэрэг Angel of Abundance буюу эд баялагын сахиусан тангэр гэдэг ийм Oracle үзрийг сонгосон байгаа. За тэгэхээр Angel of Abundance-ийг сонгосон гэхээр та хэд маань ерөнхийдөө бол яг ажил карьер мөнгө төгрөг зэрэг дээрээ бас нэлээдгүй одоо анхаарлаа хандуулж байгаа хүмүүс байх магадлал өндөр гэж харж байна. За түүнээс гадна ер нь бол өөрийгөө ийм бүрэн дүүрэн байлгах тал дээр маш их анхаарлаа хандуулж байгаа. За сүүлийн үед бол наран сүлжээ хөр дээрээ бас нэлээд амьдарч байгаа гэх юм уу те наран сүлжээ хурд идэвхтэй байгаа эсвэл идэвхтэй болохыг хүсэж байгаа юм хүмүүс болов уу гэж бодож байна. За та хэдтэй би энэ удаад болохоор зэрэг аюу тийм шинэ хэсгийг оруулж ирж байгаа. Энэ болохоор зэрэг миний өөрөө бэлдсэн нэг юм. За энэ болохоор 5 дугаар сарын календарыг би тэгээ харталтанд нь болохоор энэ дээр ингээд янз бүрийн амьдралын талбаруудыг ингээд бичсэн байгаа. Хобби, гинти үйл явдал, эмэгтэй энерги, за тэр байтугай жоохон сөрөг тал руу гэх юм бол одоо ширүүн энерги, хурд, те ертөнц, тэр бото хооллолт, моллолт, хүсэл биелэх энэ янз бүрийн юмнуудыг оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээрээ юуны төрөнд хэдүүлээ энэ чармуудаар эхлээд үзье гэж бодож байна. Энэ болохоор зэрэг миний хүзүүний зүйлтнээс өөрөө тастаад авсан ийм чарм байгаа. За 3 дугаар группийнхэн. За шоу цэнгийн дараагийн нь хайр. За хайр дээр бүр амар их буугаадах амар сонирхолтой юм бэ. Өчигдөр би үзэж хахад арай өөр зүйл дээр бууж исэн. За дахиад мөнгө. За мөнгө дээр буусан дээр бол гайхах зүйл алга. За 3 дугаар группийнхэн дээр 3 дугаар группийнхэн маань 5 дугаар сард бол мөнгө төргөн дээр нэлээд анхаарлаа хандуулж байна. За тэр чинээрээ бас олц амг ихтэй байхаар харагдаж байна. За энэ шин гэж байна. За шинэ орлогын их усөр орж ирэх магадлалтай, шинэ хайр орж ирэх магадлалтай. За шоу цэнгэнд бас нэлээд явах магадлалтай байна. Ямар нэгэн тэмдэглэлт баяр тэ үйл явдал ууж идэх тиймэрхүү юмд бас нэлээд орж ирэх магадлалтай. Тиймэрхүү юм хийх магадлал өндөр байгаа харагдаж байна. Маш сонирхолтой. За тэгээд одоо болохоор зэрэг хэдүүл ерөөд Oracle үзрөө гаргаж харцгаая.
Oracle үзүүр дээр за баруунаас эхлэх авчир. Positivity, faith and optimism. За deservingness. Хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг declutter. За хаврыг цэвэрлэе. За 5 дугаар сард үү штэ те 3 дугаар группийнхний маань хувьд бол бас аюу тийм гоё эерэг мессежүүд бол гарч ирж байна. Нилээн гадагшаага чиглэсэн энергитэй байх болно. Энд дээр надад арслан баар тэгээд хонь энэ төр харагдаж байгаа бас аюу сонирхолтой санагдаж байна. Ерөнхийдөө бол 5 дугаар сард та хэд маань өмнөх хэдэн саруудаас хамаагүй илүү өөртөө ихтэй эерэг тим байж чадна гэж гарч ирж байна. За тэгээд ерөнхийдөө бол 5 дугаар сарын ингээ хаалгыг онгойлгоход бол танд маш юм гайхалтай хөгжилтэй бөгөөд ийм эерэг туршлагууд бол хоримтлагдах тэр үүд хаалга нь бол нээгдэж байна. За тэгээд дундуур нь янз бүрийн ийм мэдээж бүхэл бүтэн 31 хоног те 31 үлээ амар гоё байна гэж юу аах вэ? Гэхдээ ингээд нөгөө баг зэргийн дундуур нь гарч ирж байгаа сөрөг зүйлсүүдийг хүртэл та хэд маань туулж давхтаа бол урд урдынхаас хамаагүй илүү хүчтэй, хамаагүй илүү эерэг бол байж чадна гэсэн ийм мессеж гарч ирж байна. За тэгээд эд баялагын тал дээр та хэд маань өөрийнхөө би ингээд мөнгө төгрөг те одоо их хэмжээний ол замаг, их хэмжээний орлогыг бол хүлээж авах тийм эрхтэй гэдэг тэр итгэл үнэмшлийг 5 дугаар сараас ахуулаад өөртөө бүр айгүй идэвхтэйгээр суулгаж байгаа харагдаж байна. Тэгээ энэ дээр одоо жишээлбэл зарим хүмүүс ингээд ялангуяа бизнес хийж байгаа хүмүүс ч юм уу те эсвэл за цалинтаагаар ажилладаг хүмүүс ч гэсэндээ ялгаа байхгүй ингээд улаан цайм та өөрийнхөө уур чадварыг мэдээд байдаг. Гэтэл тэрнээс чинь тэр чинь яг хангалттай үнэлэх хэмжээний тийм орлого олж чадахгүй байгаа тохиолдлууд аяга олон байдаг. Жишээлбэл бизнес хийж байгаа бол юмаа хитрхи үйлчлэгнүүдэд хитрхи хямдханаар зарах те өөрийгөө аяга тийм хямдхан болгох. Нөгөө талаас болохоор зэрэг хичнээн ингээд үнэхээр компанид амар сайн ажиллаж байгаа боловч тэрнээсээ тийм хангалттай гоё цалин авч чадахгүй байх тиймэрхүү асуудлууд хүмүүс дээр айгүй их тулгардаг. Тэгээд тэр маань та хэд сүүлийн үед жоохон мэдгдсэн байж магадгүй. Ер нь ингээд би энээс илүү их орлого олох ёстой доо. Би бол өөрийгөө хангалттай сайн хөгжүүлж байгаа. Үнэхээр хичээл зүтгэлээ их гаргаж байгаа хүн дээ гэж яг нэг тэгж бодогдчихсэн байж магадгүй. Тэгвэл 5 дугаар сар дээр яг тэдгээр зүйлс дээр үйл хөдлөл бол авч чадхаар байгаа харагдаж байна. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн маань хувьд бол юмныхаа үнийг жоохон нэмэгч байт юм уу те яг үнэхээр өөрийнхөө зарцуулж байгаа энергид таарсан тэр одоо үнэлэмжээрээ үнэлэх за ажил хийж байгаа хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг дарга зэрэгтэйгээ те одоо удирдлагуудтайгаа ярилцаад те цалингаа нэмүүлэх бонусаа авах те тиймэрхүү юмнуудаа хийх за ажил сурлага хичээл хийдэг хүүхдүүдийн маань хувьд болохоор зэрэг хэрвээ үнэхээр багш нь өөрийг чинь байх ёстойгоос нь доогуур үнэлээд байгаа бол тэр багш дээр очиод шууд шударгаар ярилцах тиймэрхүү юмнуудаа бол нэлээд одоо дөрвтойхоо хийж эхлэхээр харагдаж байна. Тийм зүйл хий гэж төлөвлөж исэн бол хүсэж исэн бол бодож исэн бол тэрийг 5 дугаар сар хийхэд 5 дугаар сард хийхэд бол маш гайхалтай үр дүн хүлээж авах болно шүү. Тийм та хэдэд маань айгүй олон шин зүйлс орж ирж гин. Ерөнхийдөө айгүй бүх зүйлс айгүй эргээр ирэх хандлага бас тэр болгон олдоод байдаггүй. Тэгээ 5 дугаар сард бол энэ бол яг нээлттэй гарч ирж байгаа учраас та хэд маань энэ боломжийг ашиглаад авбал айгүй зүгээр байгаа харагдаж байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг declutter буюу энэ 2 дугаар групп дээр бас гарч ирсэн байж байгаа хаврыг цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө өмсгөө байлцсан хувцас хунаар те янз бүрийн тиймэрхүү юмнуудаа гаргаж хаях хэрэгтэй, бичиг цааснуудаа зэгцлэх хэрэгтэй, мөнгө санхүүгээ тооцох хэрэгтэй. Тиймэрхүү нэг юм удаан хугацаанд жоохон орхигдуулсан байсан ч юм уу тиймэрхүү юмнуудаа сайхан хийгээд авбал зүгээр байна хийж амжаагүй хүмүүс маань. За тэгээд ер нь нэг юм бодолтой юу бодоод яваад байна өдөртөө ер нь юу хийгээд байна те хэрэгтэй хэрэггүй юм юу байна заримын хувьд одоо сошиал медиагаа устгах байдлаар ингээд өөрөө айгүй тийм эмх зэгцэнд амьдралаа оруулж өгөх хэрэгтэй байна. Тэгж чадах юм бол энэ орж ирэх гээд байгаа шин зүйлс бол айгүй гоё эрчимтэйгээр орж эхэлж байна. Таад маань одоо ингээ анзаарсан бол те би сүүлийн хэдэн саруудад те сүүлийн баг худалч үнд жилд байна 2024 оны сүүлийн хагасаас ахуулаад ингээл за бид нэг ингээд ийм шинэ эргүүлэгт ороод байна тий нэг одоо бүлгээс дараагийнхаа бүлэг рүү шилжээд байна шилжилтийн үе яваад байна гэж. Одоо ерөнхийдөө ихэнх хүмүүсийн маань хувьд шилжилтээ хийгээд дуусаж байгаа. Тэгээд шинэ юмнуудаа оруулж ирэх тэр үе рүүгээ орж байгаа байхгүй. Тэгэхээр та хэдэд маань яг энэ нэрийг айгүй идэвхтэй явж байгаа харагдаж байна.
2024 он бас тайд маань хувьд нэлээдгүй хэцүү байсан байж магадгүй. За тэгээ сая 3-4 дугаар сар бол астрологийнхаа талаас ч гэсэндээ айгүй ядаргаатай байсан. 3 дугаар сард нөгөө нэг гэртэлтүүд болол 4 дугаар сард баахан гаргүй буцалтанд ороод ингээдсэн. Одоо тэгээ 4 сарын сүүлээс те 5 сарын сүүл хүртэл бол ямар нэгэн гарыг буцалтад байхгүй те дандаа шулуун хөдөлгөөнтэй ингээд ийм байгаа. Тэгэхээр энэ үеийг бол бас амжуулаад те дөрвтойхон шиг нэг юм үйл хөдлөлүүд аваад өгвөл айгүй зүгээр байгаа шүү. Тэгэхээр тэрийгээ бас бодолцож байгаарай манайхаа. За астро шоу хайж үзье. 4-р гэр хумхын орд сугар гараг. За гэртээ айгүй гоё юм хийж магадгүй байна. Гэртээ засвар хийх, гэрээ тохижуулах, гэрээ гоё болгох, байгаа орчноо гоё болгох ийм магадлал өндөртэй. За гэртээ бас янз бүрийн цахилгаан техник технологийн хэрэгслүүд бас авч магадгүй гоё юм уу ч юм уу компьютер ч юм уу альсвал телевизэр гоё саунд систем те хөгжим нэтэр гэдэг нэг тиймэрхүү юмнууд бас авч магадгүй байгаа харагдаж байна. За гэр бүлийн тал дээр саад маань бас 5 дугаар сард бол яг аз жаргалтай байж чадхаар харагдаж байна. Яалтчгүй суур гараг 4 дугаар гэр дээр бууж ийна гэдэг бол сайнны дохоо гэрийнхэнтэйгээ маш сайхан хайрын харилцаатай байж чадна. Гэр бүлээрээ дамжуулаад бас мөнгө төгрөг олох боломжтой болж байна. Тийм байна шүү. Тэгээд бас гэрийнхэнтэйгээ магадгүй техник технологи ашиглаж бас харилцах тоо ихсэж магадгүй жишээлбэл одоо гэр бүлийнх аль нэг гишүүн нь хэрвээ гадаадд байгаа бол тэднэртэйгээ урд өмнөөсөө илүүтэйгээр олон удаа видео кол мал хийх ч юм уу тиймэрхүү бас болж магадгүй. За сайхан кофенасаа болгочлаа. За жаргаж уншнаа. 5-ын саваа стар хүзэр. За тэгээд 7-ын зоос бурааж гарч ирсэн. За 5 дугаар сар бол ерөөсөө ихтгэл найдварын сар авах болно. Та хэд маань удаан хугацаанд алдсан байсан ихтгэл найдвараа эргүүлж өөртөө авах болно. Сүүлийн үед бол жоохон ихтгэл найдвар тасарчих гал нуруу хух явчих гал байсан байж магадгүй. Үнэхээр бас жоохон хэцүү үеийг өнгөрүүлсэн байж магадгүй. Дотоод зөрчил ихтэй, эргэн тойрныхонтойгоо ч жоохон муудалцаж барайл те нэг жоохон хэрүүл уруул гараал тэгсэнсгээл нэг ингэдсэн байж магадгүй. Хэрүүл урал яагаад ч юм бэ 5 дугаар сард ялцчих айгүйх гарч ирээд байна. Тэгэхээр тэр маань нөгөө нэг бас хоньны орд руу айгүй олон гаргуу шилжиж орсон байгаа. Сугар гараг, буд гараг тэгээд Марс буюу ангараг гараг зэрэг маань хоньны орд руу ерөнхийдөө шилжиж ороод яваад байгаа шиг санаж байна. Тэгэнгუთ нөгөө нэг хүмүүсийн хил ам жоохон хурцдах гэдэг тал байдаг. Тэрнээс жоохон болгоомжлоод өгөөрэй. Гэхдээ нөгөө талаас болохоор зэрэг энэ гал эрчим ингэж орж ирж байгаа маань бас хүмүүсийн дотроос аюул олон зүйлийг сэрээж хүмүүсийг бас яг зөв чиглэл рүү ингээд татаж чаддаг байхгүй юу? Нөгөө гал эрчимтэй аюул хурдтай хүчтэй байдаг учраас тэгээ та хэдийн маань хувьд энэ ямархуу байдлаар илэрхийлэгдэж байна вэ гэхлээр 5 дугаар сард бол 3 дугаар группийн маань яг ихтгэл найдвараа эргэж олж авч чаднаа. Ирээдүг харахад одоо бүрхэг байхаа болно гэх юм уу те арай илүү эргээр төсөөлөхөд те амьдралтаа арай илүү ихтгэлтэй байхад бол маш одоо амархан байх болно. Сүүлийн хэдэн саруудад бол дарлуулад те энэ гариг хэрэгсээ нөлөө өөрчтөр ингээд айгүй хэцүү байсан байж магадгүй. За бас нэг юмн дээр таад айгүй эргэлзэжсэн байж магадгүй 7-гийн зас буруу орж гарч ирсэн. Ялангуяа ажил төрөл болон эрүүл мэндтэй холбоотойгоор бас нэг юмн дээр нуруугаа ахуулж гал ихтгэл тасарч гадсан бол тэрэн дээрээ бас буцаагаад өөрийнхөө ихтгэл үнэмшил те найдварыг олж авч чаднаа гэж гарч ирж байна. Та хийж байгаа ажилласаа сурж байгаа мэрэгжлээсээ үнэхээр залхсан өдөр хоногудаа өнгөрч өгөхгүй тэрнээсээ ерөөсөө ингээд нөө юу хүртэхгүй байгаа юм шиг үржил шимээ хүртэж чадахгүй юм шиг санагдчихсан байж магадгүй. За бас энэ дунд биш те дайет энэ төр бариад магадгүй ингээд жим юмд яваад би бэлтраа хөгжүүлээд тэгсэн мөртлөө тэрнээсээ бас ерөөсөө үржил шим харж чадахгүй байсан байж магадгүй. Тэгээ яг ингээ булчнаа гоё хүснээр нургаж өгөхгүй ч юм уу жингээ хангалттай сайн хасаж чадахгүй нэмэж чадахгүй те тэгээ бүр ингээд яа дундаас нь бүр үнэхээр ингээд бүр болтимудаа яшиг энэ ямарч нэмэр алга гэсний тиймэрхүү байр суурьтай байсан байж магадгүй. Тэгвэл 5 дугаар сард бол энэ дээр нь дахиад л нөгөө нэгтгэл найдвар маань буцаад орж ирж байна. Өөрөөр хэлэх юм бол үржил шимээ ямар ч байсан өдөрөөс нь натгаад авч ийн гэсэн үг байхгүй. За энэ дээр нэг амар нандин нарийн мессеж орж ирлээ. Хүүхэдтэй болох гээд хүүхэдтэй болж чадахгүй. За энэ гэхдээ үнэхээр цөөн хүмүүст л таарж байгаа. Гэтэ ингээд хүүхэдтэй болох гээд
жоохон бас сэтгэл найдвар алдагдсан хүмүүс байгаа бол 5 дугаар сард шууд хүүхэд олно гэж бол би хэлэхгүй. Гэхдээ бас л нөгөө эргээд итгэл найдвар маань буцаад орж ирж байгаа харагдаж байна. За өөр аргаар үзье гэдэг ч юм уу те. Ингээд ямар нэгэн байдлаар л ямар ч байсан гэсэн итгэл найдвар бол буцаж орж ирж байгаа харагдаж байна. За өөрийнхөө дотор байдаг гэрлийг олох ийм сар болох нэ манайхаа. Тэгэхээр ерөнхий төлөв байдал дээрээс бол иймэрхүү мессежүүд гарч ирлээ. Одоо хэдүүлээ арай илүү нарийн мессеж рүүгээ оръё. За эхлээд хэдүүлээ хичээл сурлага, ажил хөдөлмөр, мөнгө төгрөгөө харчаад дараа нь хүн хоорондын харилцааг харах болно. За ажил карьер, сурлага хөдөлмөр, мөнгө төгрөгөө харцгаая. За бэл хаан гарч ирсэн байна. Демон гарч ирсэн байна. Concentrate on finding your power. Divinity comes from within and radiates your authority outwards and around you. За энэ Бэйлиг хүмүүс айгүй их шүтдэг байж байгаа. Айгүй бас нэлээд юм юу яасан олонд танигдсан гэх юм уу team демон байдаг. Тэгэд энэ болохоор зэрэг айгүй team одоо хаан гэх юм уу team Бэйл чи юу хэлээ дээ би одоо жоохон мартаад байна. Тамийн хаан жилүү. За худлаа ярьцсан уу? Сайн мэдэхгүй байна. Таад өөртөө бас яхаа судлаад үзэж болно. Гэхдээ ямар ч байсан нэг юм амар тийм хаан одоо маш юм хүчтэй юм демон байд юм аа. Тэгээд энэ хүчээ болвол та хэд одоо зориулж гин гэх юм уу те энэ хүчээ та хэд рүү сунгаж өгч гин те. Тэгэхээр та хэд маань бас ингээд өөртөөхөө яг нэг юм одоо ажил карьер сурлага хөдөлмөрийн тал дээр өөрийнхөө хаан болоод өөрийнхөө эзэн нь болоод ингээд явж чадхаар айгүй тийм хурд хүчний энерги бол мэдрэгдэж байна. Маш их эргэжтэйлэг энерги мэдрэгдэж байна. Тэгээд энэ дээр бол таад маань Angel of Abundance хөзрийг бас сонгосон гэдэг утгаараа гайхах зүйл ерөөсөө алга. Маш гоё хөзөрнүүд гарч ирж байна. За ажил карьерийн талбар дээр хөдөлгөөнд орох нэ. Маш хүчтэй, маш амжилттай байж чадах болно. За удаан хугацаанд хүсэж мөрөөдөж исэн зүйлсүүд чинь бол биелээ олж эхэлнэ. Яалтчгүй 9 аяг болвол нэгдүгээр нөгөө сэтгэл ханамжийн хөзөр, хоёрдугаар талаар зөв wish fulfillment буюу хүсэл биелэх гэдэг бүр энэ дээр ингээ бичсэн байгаа таад харах юм бол ийм байдаг гэж байгаа шүү. Тэгэхээр та хэд маань удаан хугацаанд хүсэж мөрөөдөж исэн ямар нэгэн зорилгоо олвол 5 дугаар сард биелүүлж чаднаа. 5 дугаар сард биелэж болох зорилго юу вэ? Тэр чинь 100% биелэх болно гэдэгт бүрэн итгээрэй. Тэрийгээ өөр дээрээ клейм хийж аваарай. Та бол өөрийнхөө үнэхээр яг хүчийг ингэж клейм хийж байгаа харагдаж байна. 5 дугаар сард клейм хийнэ гэдэг нь болохоор зэрэг яг ингээ бүр хүмүүст зарлаад те хүмүүс зарлаад жохоо ер нь ингээд би яг энэ зүйлийг хүртэх хэрэгтэй. Би энэ зүйлийг авч байгаа гэдэгтээ бүрэн дүрэн итгэлтэй байх те. Тэрийг бол яг ерөнхийдөө клейм гэж хэлээд байгаа. За тэгэхээр өмнө нь болохоор зэрэг хэдүүлээ яг нэг ямар нэгэн зүйлийг ингээд бойжуулж өөрөөсөө гаргах гад те ямар нэгэн зүйлийг ингээд бий болгох гээд үнэхээр ингээд хүч нь хүрэхгүй байсан байж магадгүй. Үнэхээр тань хүч дутаад цаг хугацаа дутаад эсвэл хүн хүч дутаад те тэгжсэн байж магадгүй. Тэгвэл одоо та өөртөө хэрэгтэй хүмүүсийг өөртөө дуудаж чадчихээн. Тэгээ танд тусалах те эсвэл ямар нэгэн үйлчилгээг олж авах ч юм уу те. Жишээлх юм бол юу гэдэг одоо та ямар нэгэн бизнесээ ингээд эхлүүлэхэд чинь вебсайт хэрэгтэй байсан бол 5 дугаар сард бол яг вебсайтыг чи хийж өгөх тэр хөгжүүлэгчийг олох гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд танд нэг юм мулталж болохгүй байсан төгжээнүүд байсан бол тэд нар маань ингээд нэг нэгээрээ так гэд төгжээ тайлагдаад явж байгаа харагдаж байна. Гогцоонууд ингээд тайлагдаад явж байгаа харагдаж байна. За ингэснээрээ бол маш хурдцтайгаар зүйлс өрнөж эхлэх болно. Ерөөсөө ингээд амар хөрнөлттэй байх болно. Хичээл ном хийдэг хүүхдүүдийн маань хувьд те эсвэл одоо магистр энтертэй сурч байгаа. Би одоо өөрөө магистрт сурч байгаа болохоор хичээл сурлага гэдэг зүйл надад амар хамааралтай байдаг болсон байгаа. Тэгээд өмнө нь бол хичээл сурлага гэж нэг ярьдаггүй байж байгаа. Одоо амар хичээл гэж яриад байгаа бол тийм учиртай шүү. Тэгээд хичээл сурлага одоо тэгээ тиймэрхүү юм хийж байгаа хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ маш хурдцтайгаар ингээд хичээлүүдэд тогтоож чадна. Тэгээ хичээлүүд амар сайн хурдан хийгээ даалгавруудыг зүгээр так гэд амар хурдан бидалтын араас бидалт гэдэг шиг тэгэж ингэж юу яаж чадна. Айгүй хурдан хүчтэйгээр хийж чадна. Маш их эрт хүч мэдрэгдэж байна манайхаа. Бэл хаан гарч ирсэн, дээрээс нь сүүх тэрэг гарч ирсэн гэдэг бол үнэхээр сайн. Тэгээд түрүүнийхээ 3 хөзрийг бодох юм бол энэ positivity, deservingness энэ дэргээ харахаар зэрэг үнэхээр гоё юмнууд харагдаж байна. За тэгээд та хэдэд маань бас шинэ ажил орж ирж магадгүй байгаа шүү. Шинэ ажлын санал, шинэ мөнгөний их өсөр орж ирэх магадлал маш өндөр. Яг тэгвэл энэ түрүүний
хүснэгтэн дээр маань болохоор зэрэг шинэ мөнгө гэдэг хоёр юм гарч ирсэн байгаа даа. Тэгэхээр орлогынхаа их усүрийг тэлэх, орлогынхаа цоошин ийм нэг юм цорхтой болж байгаа гэсэн үг тийм. Өмнө нь болохоор ганцхан газраас орлого орж ирдэг байсан бол одоо бол хоёр газраас орж ирдэг болох. Өмнө нь 3 цорхтой байсан бол одоо 4-тэй болох гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар бол ямар ч байсан маш том хөдөлгөөнүүд орж ирж байна. Айгуу гоё юм. Тэгээ заримын хувьд бол тэр 4 дахь цоргон таны хайртай хүн чинь бас шинэ ажил олох молохтой гэр бүлийнхээ хувьас бас байж болно. Эсвэл ингээд том болсон хүүхдүүд нь ажилд ороод гэр бүлдээ тусалж эхэлдэг ч юм. Ямар ч байсан ямар нэгэн байдлаар бол орлого бол 5 дугаар сараас ахуулаад нэмэгдэнэ. Тэр байтугай тэр нь болохоор шинэ арга замаар орж ирнэ гэсэн ийм мессеж гарч ирж байна манайхаа. Тэгэхээр аюу тийм эрт хүчтэй гоё. Одоо энэ дээр би өөр юу хэлэх вэ тийм үстэй. Гоё харагдаж байна. За одоо хувь хүн хоорондын харилцаа харцгаая. За хүн хоорондын харилцаагаа харцгаая. За та хэдийн групп дээр л учир зүггүй амар нар гараад унлаа. За Oracle хүзрээ харъя. Oracle хүзэр дээр камера гэдэг хүзэр гарч ирсэн байна. Маш сонирхолтой. За шууд утгаараа та хэд маань бас 5 дугаар сард камертай ажиллахад айгуу гоё гэж магадгүй. Хэрвээ та энэ дунд камераар ямар нэг ажил хий гэж бодож исэн хүмүүс байгаа бол тэргээ хийхэд маш гоё тохиромжтой болно. Наа чи ингээ видео хийдэг хүн байж болно, зураг авдаг хүн байж болно, тэг контент бас хийдэг хүмүүс байж болно. Тэргээ хийхэд маш гоё ах болно. За нөгөө талаас болохоор зэрэг хувь хүн л гэж би айгуу хэлээд байна. Тэгэхээр энэ сар бол бас таны хувьд таны хувь хүний өөртөө харилцааг гэж чухал гэж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол бид нэр хүн хоорондын харилцааг харж байгаа шүү. За хүн хоорондын харилцаа ингэж юм манайхаа одоо камерын хэлсэн дээр буусан зүйлсүүдийг ингээ буцаад эргээд харж байгаа юм шиг тий. Хуучин харилцаанууд дээр маш их дүгнэлт хийх, тэр харилцаануудаас айгүйх олон зүйлийг шинээр олж харах, суралцах тийм сар болж байна. За мөн дээрээс айгүйх ностальжи мэдэрч магадгүй юм хуучны юмнуудыг амар санагалзах тий. Хуучныхаа юмнуудыг айгүйх дурсах, тэрнээс сэтгэл хөдлөх магадлалтай. За Ace of Swords гарч ирсэн, Justice гарч ирсэн. За тэгээ хамгийн сүүлд нь Magician үзэг буруу гарч ирсэн байна. За ямар нэгэн ийм байна манайхаа ингэж байгаа юм байна. Хүн хоорондын харилцаан дээр та хэд маань одоо нэг юм цоошин энерги хүлээж авахд бэлэн болсон байна. За тэгээ яагаад ингээ хуучнаас санагалзаад дурсаад магадгүй та шүнд зүүдэндээ эксээ зүүдэлж магадгүй хуучны харилцаанууд гинэт ингээд амар сэдрэх те гинт амар хуучны шарах сэдрэх хин нэгэн хуучнаас тантай холбоо барих те таны экс танаар холбоо барих хуучны одоо багын чинь найз харцгаа болсон багын чинь найз мас санруу гинт холбоо барих гэх мэтчлэнгээр ингээд хуучны нүд айгүй их 5 дугаар сар цөхөгдөж магадгүй. Тэрний шалтгаан нь болохоор зэрэг тэнцээ ингээд нөгөө нэг дуусгаагүй ажил байгаа байхгүй юу? Тэгээ хин нэг уучлж чадаагүй, уучлуулж чадаагүй, яг 100% сэтгэлээсээ тавьж явуулж чадаагүй зүгээр нөгөө ингээд за мартий гэд ингээд орхицсон байсан. Тэгсэн хэрнээ яг нөгөө буцаад эргээ санахаар зэрэг амар одоо гомдох, эсвэл хайрлах, харамсах тиймэрхүү амар сэтгэлдлүүд жоохон өндөлцөж гарч ирж магадгүй. Тэрний шалтгаан нь болохоор зэрэг яг одоо ингээд сүүлийн мушгаа явж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө тэр хуучны харилцаануудыг 100% тавьж явуулахын тулд та тэр мэдрэмжүүдийг мэдэрч ангааж идэх хэвээр зүйлсүүдээ ангааж идгээгээд тэгснээрээ нөгөө шинэ хараа хүлээж авах боломж маань орон зай маань гарч ирж байна. Тэгэхээр 5 дугаар сарын ихэнх үеэр бол миний бодлоор та хуучныхаа юмнуудыг амар их санагалзах, хуучныхаа юмнуудыг сөхөж харах, хуучин зургнуудаа эргэж үзэх бүр ингээд удаан хугацаанд хараагүйсэн зураг мурга харах тийм бас юм тохиолдож магадгүй. Тэгээд тэр талаараа ингээм амар тунгааж бодоод сэтгэлээсээ яг 100% хин нэг тавьж авах болно. Хин нэг найзаагаа эсвэл эксигээ гэр бүлийн гишүүнээ тэр байтугай энэ дунд бас ингээд нас нь хүчсэн хин нэгээ санагалзахч бас орж иж магадгүй. Ямар ч байсан ямар нэгэн зүйлийг ингээд амар хамтдаа болгоно бүтээн гэд бодцсон байсан, амар их юм бодцсон байж агаад тэр зүйл маань ингээд бүтгээ болоод дуусгаар болсон байна. Тэгээд тэрийг эргэж нэг санаад жинлүүрийг тэнцүүлээд за тэгээд дараагийнхаа шин зүйлс рүү таад маань орж ийна. Тэгээд энэ шин зүйлс дээр болохоор ямар хуу юмнууд орж ирж байгаа гэхээр зэрэг шинэ харилцаанууд орж ирж байна, шинэ найз нөхөд орж ирж байна. За синглчүүдийн маань хувьд бол шинэ хайр дурлал орж ирж байгаа харагдаж байна.
За энэ орж ирж байгаа хин нэгэн шинэ хүн нь болохоор зэрэг агаар орчтой хүн байж магадгүй. Тэгэхээр хумх жинлүүр болон ихрийн орчныхан байж магадгүй нар сар мандалт нь заавал биш. Гэхдээ зүгээр тийм байж магадгүй гэж хэлж байгаа шүү. Тэгээд та хэд маань ерөнхийдөө бол яг нэг юм өнгөрсөн баларсны юмнуудаа нэг эргэж дурсангуудаа буцаагаад тэрийг тэгэхээр яг 100% одоо сэтгэлээсээ тавьж явуулах тий уучлах юм байгаа бол уучлаад ингэх ийм ажлыг ийм хүндэтгэлтэй одоо үдэлтийн ажлыг бол сэтгэл дотроо хийх нэ шууд утгаараа тэр хүмүүстэй очиод уулзаад ярилцгаж байгаа юм биш. Ихэнх тохиолдолд тийг шаардлага байдаггүй. Ихэнх тохиолдолд бид нэр сэтгэл дотроо тэр хүмүүсээ уучлаад тавиад явуулаад эсвэл өөрөө муухай мэдсэн бол тэр хүмүүсээ сэтгэлдээ уучлал хүсээд тий ингээд л явуулахад болдог гэж байгаа. Заавал тэр хүмүүстэй эргэж уулзаал ингээл тэгэл орооцолтоол заваараад ах шаардлага ерөөсөө байдаггүй гэдгийг сануулъя. Тэгээд ерөөхдөө жинлүүр сайхан тэнцээд бүх зүйл ингээд сайхан цагаан цаас шиг болсны дараа шинэ хүмүүс нь орж ирэх нэ. Ер нь бол маш олон шинэ зүйлс таадад маань 5 дугаар сард орж ирж байгаа харагдаж байна. Маш эерэг гоё сар болж байгаа харагдаж байна. За ингээд ерөнхийдөө нээлттэй уншлага маань бол үгээр дуусаж байна. За одоо би нэмэлт хэсгээр рүү орох чинь. Нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг за 5 дугаар сард орж ирэх цоошин сюрприз аз ивэлүүдийн талаар мэдээллүүдийг авахулна. За 2 дугаар талаар 5 дугаар сард болгоомжлох зайлс хийх зүйлс, 3 дугаарт сахиусуудын нэмэлт одоо мессеж. За 4 дугаар талаараа зэрэг би яг энэ та хэдэд орж ирээд байгаа энэ шинэ хайр заяа тэгээ шинэ мөнгөний хөөсргээд байгаа энэ хоёрын талаарх мэдээллүүдийг авч өгөх болно. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ энэ уншлага өөртөө ч маш гайхалтай таарсан болвол магадгүй нэмэлт хэсгээс бас та хэдэд маань хэрэгтэй мэдээлэл гарч иж магадгүй. Тэгтээ заавал авах шаардлага бол байхгүй. За хэрвээ нэмэлт хэсэг авахыг хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу бүртгүүлээд видеогоо шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. Заавал хүлээх шаардлагагүй гэсэн үг. За энэ байна дээ хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцай 5 дугаар сард нь томоос таймжилт хүсье. Subscribe дараарай. Bye. За 4 дугаар группийн маань уншлагатай дуртаймаар л та хэддээ 2025 оны 5 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг уншиж өгөхөд бэлэн болсон байна. За энэ гэрэл сүдэр жоохон тиймэрхүү байна. Гэхдээ хөшгөө хаагаа ичих юм бол бүр ямар ч гэрэлгүй болох гэдэг байгаа учраас одоо энэ чигээр нь явуулъя. Амар олон ингээд сүдэр мөдөр ирээчлээд байгаа бол уучлаарай. Тэгээ нөгөө талаас бас айгуугаа эстетик харагдаж байгаа юм шиг санагдаж байна. За тэгэхээр 4 дугаар группийн маань болохоор зэрэг When Two Hearts Meet гэдэг юм хайрын сэдвтэй Oracle үзрийг сонгосон. Групп болгондоо бол өөр Oracle үзрүүдийг бол сонгож тавьсан байсан. Тэгээ та хэд маань бол энэ группт татагдсан гэхлээр зэрэг 5 дугаар сард та хэд маань хувьд ерөнхийдөө хайр дурлал альсэл ерөнхийдөө зүгээр юм хайрын энерги маш чухал байж магадгүй. За тийм байна. Тэгээд энэ удаадаа би та хэдтэй нэгэн шинэ хэсгийг оруулж ирж байгаа. Би өөрөө нэг юм энэ болохоор зэрэг 5 дугаар сарын календар байгаа. Тэгээд хойдолд нь би өөрөө нэг юм хүснэгт зохиож бичсэн байгаа. Энэ дээр болохоор зэрэг ингээд янз бүрийн хүний амьдралд тохиолддог одоо зүйлсүүдийг бичсэн байгаа. Жишээлх юм бол мөнгө, тэгээ азтай тохиол, хүсэл биелэх, glow up, тэ за тэгээд мөн дээрээс нь одоо авиас бэлэг, тэ ах トゥ энэ төргээд иймэрхүү юмнуудыг оруулсан байгаа шүү. За тэгээ энэ дээрээ би эдгээр юм жижигхэн чармуудыг болол асгаж харах байгаа ерөнхийдөө. За тэгэхээр 4 дугаар группийн 5 дугаар сар. За дахиад нэг харъя. Дандаа ингээд гарч яваад байна. Эндээ таарсуул нэг юм дөрвөлжин юм надад байсан бол даанч яг тийм юм байхгүй байгаа даа. За ах トゥ агаарын нэрэг байгаль аав гэсэн ийм хідэн үгнүүд дээр бол буусан байна. За тэгэхээр та хэдийн маань хувьд бол 5 дугаар сард гэр бүл маш чухал байх нь байна. Аав, ах トゥ энэ төр гэсэн хүзрнүүд гинэ зүйлс дээр бол шоонууд дээр буусан байна. За тэгээ дээрэс нь байгаль дэлхий та хэдийн маань хувьд чухал байна. Агаарт гарах магадлал маш өндөр. За та хэд маань өөртөө агаар ордныхан бас байж магадгүй нар сар мандалтан заавал биш гэхдээ тийм байх магадлалтай байна. Энд ямар ордууд орох вэ гэхээр зэрэг хумх, жинлүүр болон ихрийн ордныхан орноо. За тэгээд 5 дугаар сард та хэд маань бол ерөнхийдөө гэр бүлтэйгээ бас цагийг өнгөрүүлэх магадлал өндөр, ах эгч дүү нартайгаа тий аав ээжтэйгээ цагийг өнгөрүүлэх магадлал өндөр байна.
За нөгөө талаас бол сайхан байгальд гарч агаарт алхах бол та хэдэн маань хувьд 5 дугаар сард үнэхээр одоо энерги чинь сэлгэж өгөх маш гайхалтай зүйл байх болно гэсэн ийм эхний шатны одоо мэдээлэлүүд бол орж ирлээ. За нөгөө наран алга болчлоо. Ингээд гэрэл байнга солигдоод ингээд байгаа. Тэгэхээр бас яг та хэдэн маань хувьд сэтгэл хөдлөл ааш зам бас 5 дугаар сард нэлээд ийм хөдөлгөөнтэй байх магадлалтай гэж би бол харж байна. За одоо болохоор зэрэг би шууд астро шоуга хаймаар 4 дугаар группийнхэндээ эхлээд астро шоуга хайж үзье. За номын орд 8 дугаар гэр. За тэгээд Плуто гараг гарч ирсэн. За Плуто гараг маань болохоор зэрэг бас айгүй тийм хүчтэй өөрчлөлтүүдийг хэлж өгдөг гэж байгаа. Үхэл дахин төрөлт, трансформац, хувьсэл гэх мэтчлийн зүйлсийг илэрхийлж байдаг. Тэгээ 8 дугаар гэр болохоор зэрэг эргээд бусад хүмүүсийн мөнгө буюу одоо дотор даатгал, матгал гэсэн тиймэрхүү юмнаас орж ирэх мөнгө, тэгээд өв залгамжлуудах мөнгө зэргийг илэрхийлж байдаг. Тэгээ номын орд гарч ирсэн гэхээр номын орд маань болохоор зэрэг өөр аягүй тийм хүчтэй орд байж байгаа. За ингээд ерөнхийд нь дүр зургийг харахад 4 дугаар группийн ихний маань хувьд бол 5 дугаар сар бас нэлээдгүй юм энерги нь олон тийшээ харсан. За бас нууцлаг зүйлсүүд ил болсон, өөрчлөлт их орсон, нэлээд юм хүйс салхи шиг ийм сар байхаар харагдаж байна. Тэгээ магадгүй одоо гэр бүл мөл те иймэрхүү хүмүүсийн тал дээр бас талбар дээр гэр бүлийн талбар дээр бас том өөрчлөлтүүд орж ирэх магадлалтай. За төлөвлөөгүй байсан мөнгө бас орж ирэх магадлалтай. Хэн нэгнээс мөнгө өглөө авах ч юм уу те татвараас буцаа олголтоо орж ирэх, даатгалаас мөнгө авах, банкнаас зээлийн хүсэлт чинь зөвшөөрөгдөд банкнаас мөнгө орж ирэх гэх мэт иймэрхүү зүйлс бас болж магадгүй харагдаж байна. За одоо Oracle хөзрүүдэд татаж харъя. Rejoice. За 2 дугаар хөзөр нь болохоор зэрэг Admire гэдэг хөзөр буруу харж гарч ирсэн байна. За 3 дугаарх нь болохоор 11 гэдэг хөзөр гарч ирсэн. За та хэдийн хувьд 11 гэдэг тоог сүүлийн үед бас айгүй их олоодаа харсан байж магадгүй. Эсвэл ер нь 11 гэдэг тоог өөр айгүй их бэлгшээдэг бас байж магадгүй санагдаж байна. Тэгэхээр та хэд маань хин нэгэнтэй 5 дугаар сард холбоо барих болно. Эндээс надад юу санаанд ороод байна гэхэлэр зэрэг одоо амар хайр дурлалын харилцаа гэхээсээ илүүтэйгээр удаан уулзаагүй найзтайгаа эргэж уулзах ч юм уу те нэг тийм амар баяртай уулзалт болохоор юм шиг санагдаж байна. Тийм тэгээд ингээ би нэгээ удаан хугацаанд ингэж харж баярлаагүй нэг тийм хүнтэйгээ ямар ч байсан уулзсан. Тэгээд нэгнтэй ингээ уулзаад тэгснээр ингээ тэг бүр ингээ өвсрээ явж байгаа юм шиг амар баяр хөөртэйгээр хамтдаа ингээ цагийг өнгөрүүлнэ гэсэн. За заримын хувьд бол энэ романтик харилцаа байгаа. Заримын хувьд болохоор зэрэг зүгээр удаан уулзаагүй найз, удаан уулзаагүй гэр бүлийн гишүүд мишүүд бас байж магадгүй. Тэгээд ямар ч үсэн хин нэгэнтэй ингээ эргэж уулзаад тэрэндээ амар баярлж байгаа юм мэдрэмж бол төрж байна. За одоо тарих үзрүүдэд харцгаая. За Hanged Man хүлээлт, Ace of Swords шин санаа. За 3 дугаар болохоор Queen of Cups. За сэтгэл хөдлөл тиймэрхүү зүйлс нь бол гоё доктортой байна гэж гарч ирж байна. За тэгэхээр та хэд маань вэ штэ тийм яалтчгүй нэг юм жоохон гацаанд байсан альсэл удаан хүлээлгэж исэн зүйлс дээрээ шийдвэрийг олох болно. Шийдлийг гаргалахыг олох болно. За магадгүй та хин нэгнийг хүлээж исэн бол заяа тэр хүмүүсээсээ хариу сонсох болно. Аль эсвэл одоо бичиг баримттай өгцөн түрүүний хэлээд байсан тэр нөгөө зээлийн хүсэлтэд өгцөн ч юм уу тэгэл ингээл хариуг нь хүлээгээл байгаад байсан. Болвол 5 дугаар сард ямарч байсан багтаад тэр хариу нь болвол эргээр одоо бүтэж орж ирнэ. Тэгээ энэ дээр бол та хэд маань бас нэлээд удаан хүлээсэн байж магадгүй, амар тухгүй байсан байж магадгүй. Энэ байдлыг хүлээгээл ингээл одоо тэр хариу нь хэр гарахыг мэдэхгүй ямар хариу ирэхийг мэдэхгүй ингээл хүлээгээл амар хэцүү хаашааж явж болохгүй тодорхойгүй байдалтайг бас нэлээд байсан байж магадгүй. Тэгээ тийм болвол ямар ч байсан тэрэн дээр чинь болвол маш том одоо шийдэл гарч ирэх болно. Тэгэл нэг л өдөр таныг байж ахт чинь тань руу залгаал зээлийн шийдвэр чинь гарлаа. Тэрний чинь хариу ирлээ гэдэг ч юм. Эсвэл та хин нэгнийг хүлээж исэн бол нэг л өдөр тэр хүнээс чинь мессеж ирэх болно гэсэн юм мессеж гарч ирж байна. Тэгээд тэр мессежтэй энэ хариу хүлээж авах тэр үед бол та магадгүй төсөөлж исэн шиг их баярлахгүй гэж магадгүй айгу тогтун байх болно. Энэ зүйлийг та угаасаа хүртэх ёстой гэдгээ мэдчихсэн учраас ч тэр юм уу угаасаа бүтэн гэдэгт нь айгу ихтгэлтэй байсан болохоор ч тэр юм уу те ингээд бүр тэгж амар ингээд
бүр тогтлоо гэл магадгүй төсөөлж исэн шиг чинь тийм байхгүй гэж магадгүй. Юу энэ гадаач юу болоод байна аа? Тайдыг үтсэн чинь л бүр учир зүггүй амар салхилал ингээд унлаа. За тийм байна. Ямар ч байсан таадын маань хувьд бол яг энэ гадаа ингээд болоод байгаа эсвэл энэ дээр гарч ирээд байгаа энэ сүүдрүүд шиг те ингээд зөндөө олон юм ингээд болж исэн ч гэсэн та хэд маань бол дотроо айгүй тийм тогтун бол байж чадна. За тэгэхээр хэн нэгэн таныг ямар ч байсан одоо зориод тань руу холбоо барих болно. За энэ шууд утгаараа тэ хэн нэгэн хүн байж болно. Таны түрүүний ярьснаа найз нөхөдтэй эсвэл бүрэн таны сонирхож исэн хүн ч юм уу тиймэрхүү хүмүүс байж болно. Нөгөө талаас нөгөө банкны хүн ч юм уу тэ таны дугаарыг олоод ингээд залгаад за ингээ хариуцсан гарсан шүү гэдгийг хэлэх болно. 5 дугаар сард ингэснээр бас айгүй олон төгжээ тайлагдаж юмс тодорхой болох болно гэж гарч иржээ. Тэгээд 11 гэж гарч ирсэн нь бас энэ одоо таны хүлээлгэд байсан зүйл нь цаанаа учир жанцантай байсан. Тэ бас нэг юм хувь заяаны тохиол нэг тиймэрхүү юмнууд бол яалтчгүй явж исэн гэдэгт бол та айгүй эргэлзэхэ болох болно гэсэн мессеж гарч ирж байгаа байхгүй юу? За энэ дээр болохоор ямар мессеж гарч ирсэн? Time to think of everything that you admire in your partner. За тийм тэгэхээр ерөнхийдөө бол ямар ч байсан таны айгүй нэг удаа хүндэлдэг, хайрладаг хэн нэгэн тантай бас холбоо барих, тэр хүнтэйгээ эргэж уулзах магадлал 5 дугаар сард бол маш өндөр байгаагаар харагдаж байна. За ерөнхий төлөв байдлаас бол нэг иймэрхүү мэдээлэлүүд гарч ирж байна. Одоо хийдүүлээ илүү нарийн мэдээлэлүүд болох. За ажил төрөл сурлах хөдөлмөр, хүн хоорондын харилцаагаа харцгаая. За ажил карьерийг нь сурлах хөдөлмөрийг нь харж хад бэлэн болсон байна. Би бол групп болгон дээр ганцхан Oracle үзэр татсан боловч та дээр альцчгүй 2 гараад ирсэн учраас хоёуланг нь авсан байгаа. За тэгээ нээж харцгаая. Эхнийх нь болохоор зэрэг Sharks гэдэг ийм демон гарч ирсэн байна. Мессеж нь болохоор зэрэг за мөнгө болон одоо ямар нэгэн байдлаар материалыг эд зүйлээр дамжуулаад танд ийм сайн төрлийн аз ивэл ирж байна гэсэн мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр 5 дугаар сард бол хин нэгнээс бэлэг хүлээж авах магадлал маш өндөр. За орлого нэмэгдэх, бонус тиймэрхүү юмнууд авах бас магадлал маш өндөр байна. За дараагийн хүчээр болохоор Fur гэдэг демон байна. За энэ нь болохоор зэрэг хүмүүсийн хэлж байгаа зүйлсээс болгоомжлоорой. За зарим нь бол бас худлаа ярьж иж магадгүй байна. За тэгээ танд бол бас нэлээд одоо яг энэ демон болохоор зэрэг нэг тийм одоо салхишуур шиг тийм цагаа гараг авчирч байна. Гэхдээ одоо цаатлынхны энерги нь болохоор хайр байх болно гэсэн мессеж гарч ирж байх юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бол та хэдэд маань ажил карьерийн талбар дээр ерөнхийдөө бол маш одоо сайн байх болно. Мөнгө төгрөг бэлэг сэлтийг авах магадлал өндөр. За бонус, за одоо ямар нэгэн байдлаар орлого нэмэгдэх магадлал маш өндөр байна. За гэхдээ хажуугаар нэг болгоомжлуулах зүйл орж иж байгаа нь юу гэхээр зэрэг та хийдэд ажил төрлийн талбар дээр бас нэлээд мөнгө төгрөгийн талбар дээр нэлээд юутай байх хэрэгтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл хин нэгэн танд худлаа ярьж магадгүй байна. Тийм учраас одоо гүйлгээ мүлгээ хийхдээ хин нэгэнд итгэхтэй маш болгоомжтой байгаараа. Ялангуяа хэрвээ танд нэг юм амар том юм амуулсан ч юм уу те ингээд энийг хийх юм бол ингэтийн тэгтийн энтер гэл одоо coin moin те битмиттэй холбоотой ч юм уу эсвэл ингээл нэг амар угаасаа итгэхэд амар хэцүү хитрхи амар сайхан юм амлж байгаа тийм хүмүүсээс жоохон болгоомжлоод өгөхөд бол илүүдэхгүй байна. Мөн дээрэс нь ягаад ч юм бэ би бас нөгөө 7 хоногийн төлөв байдалтай хийгээд байгаа аахгүй одоо Instagram дээрээ та намайг Instagram дээр дагдаггүй бол Instagram дээр би нэг юм жижигхэн мини уншлага маягаар хийдэг. Тэнгууд тэрэн дээр бас ноёны зоос буруу орж гарч ирээд байсан. Хүмүүс бас янз бүрийн алдаатай гүйлгээ мүлгээ хийх магадлал сүлээ жоохон өндөр байгаа юм шиг үлээ. Тэгэхээр тэрэн дээр нэлээд анхаарч өгөөрэй. Гүйлгээ хийхдээ маш болгоомжтойгоор ялангуяа том гүйлгээ хийж байгаа тохиолдолд те. За мессежнүүд болохоор зэрэг 3 сэлэн буруу орж гарч ирсэн. Дараагийн хүчин нь болохоор зэрэг энэ юу вэ? Page of Wands буруу орж гарч ирсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь death буюу хөлөө зэр гарч ирсэн. За энэчнээс надад харж байхад та хэд маань ажил төрөл дээр өөртөө жоохон итгэлгүй байдаг зүйлсүүдийг учрыг нь олох болно. Өөртөө итгэлгүй байдал эсвэл ингээд өөрийгөө жоохон голдог байдал дээр imposter syndrome дээр нэлээд их том өөрчлөлтүүдийг өөртөө 5 дугаар сард дуудаж байгаа харагдаж байна. Ямар нэгэн зүйлийг хийхэд
одоо миний юм хийдэг юм жижиг аахвдаг ч юм уу тэгж боддог моддаг энэ байдлуудаасаа нэлээд идэвхтэйгээр салж байгаа харагдаж байна 5 дугаар сард. За энийг би юунаас харж байгаа вэ гэхээр зэрэг 3 сэлэн буруу орж гарч ирснээр энэ бол яг шарх эдгэрлийг илэрхийлдэг үзрэж байгаа. Өхлийн үзэр болохоор зэрэг ямар нэгэн том өөрчлөлтийг хэлж байгаа. За page of wands болохоор зэрэг self limiting буюу ингээд өөрийгөө хязгаарладаг байдлыг илэрхийлдэг байхгүй тий. Тэгэхээр яг өөрийгөө нэг юм голдог, өөрийгөө дутуугаар үнэлдэг байдал дээр бол маш том эргэлт бол өөрлөгөө татж байгаа харагдаж байна. Та хэд маань өөрийгөө яг байгаагаар нь зөв дүгнэж чадна. Тэгээ байгаагаараа та хэд маань бол бас мундаг зүйлүүд дээр мундаг байж чаддгаа гэдгээ өөрөө анзаарч харах болно. Ингэснээрээ та хэдэд маань бас орлогын их өсвөр орлого юм нэмэгдэх боломж маань цаанаасаа энергийнхээ хуулиар нэмэгдэж гарч ирж байгаа гэсэн үг ээ. За тэг би энэ анхааруулга дээр нэг жоохон нэмэлт үзэр татъя. За яг юун дээр ямар байдлаар худал мэдээлэл орж ирэх магадлалтай байгаа вэ? Тэрийг нь хэлж өгнө үү? Баярлалаа. Шууд гараад ирсэн. За энэ хувь хүний хөгжилтэй зүйлээ холбоотой зүйлүүд магадгүй жишээлх юм бол одоо юу гэдэг чинь та энэ имийг л уух юм бол амар турна морно гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл байж магадгүй. За аль эсвэл за тийм нэг зүгээр амар байж боломгүй та 1 сая төгрөг юу хийгээд 10 сая төгрөг буцаагаад авмаа гэсэн нэг тиймэрхүү амар худлаа юмнууд явж идэв штэ. Тиймэрхүү юмнаас амар сайн боломжлох хэрэгтэй. Заллин төртгөөс бас боломжлох хэрэгтэй байгаа шүү гэж харагдаж байна манайхаа. За одоо болохоор хүн хоорондын харилцаагаа харцгаая. За хүн хоорондын харилцааг харж хөхөд бэлэн болсон байна. За хүн хоорондын харилцаан дээр бас хөрх юмнууд гарч ирэх болов уу гэж би бас найдаад байна. Яг л таад маань хайртай холбоотой тийм хөзөр сонгосон байгаа шүү дээ. Ascending гэдэг үзэр гарч ирсэн байна. За ямар нэгэн зүйл дээр level up хийж гин, дээшилж гин, энергийн хувьд илүү өсөж гин. За ямар нэгэн одоо хүн хоорондын харилцаан дээр гардаг асуудлуудыг бол артаа орхиж байгаа харагдаж байна. За тэг хөзөрнүүдэд дэлгэж үзэхэд Ace of Wands буруу гарч ирсэн. Impress буруу гарч ирсэн. За тэгээд Four of Cups буруу гарч ирсэн. За бүгдээрээ буруу гарч ирсэн учраас би зөв харуулчихъя. За гэхдээ ерөнхийдөө нөгөө буруу харсан энерги нь бол бас давхар мэдээж хэрэг санаж байгаа. За тэгэхээр шүү дээ 4-р группийнхний маань хувьд болохоор 5-р сард та хэд маань за сайхан хин нэгэнд режектлүүлсэн хүмүүс байж магадгүй санагдаад байгаа байхгүй юу? Одоо хин нэг сэтгэлээ илчилсэн чинь нөгөө хүн хүлээж аваагүй ч юм уу те эсвэл та хин нэгэнтэй уулзъя гэсэн чинь тэр хүн мөрсөн ч юм уу эсвэл нэг тиймэрхүү юм басан байж магадгүй. Тэгээ тэрэн дээр та хэд маань бас нэлээд бодлогоширсан бололтой ингээд юм хүн бодоод энэ удаа яагаад юм болчих вэ? Яагаад намайг ингээд миний саналыг яагаад тутгалзуулж вэ гэдэг юм уу те. Амар тийм юм жоохон бодож ингээд сэтгэлээ чилээсэн байж магадгүй. Тэгэл тэрнээс амар гарч байгаа харагдаж байна. Тэгээд одоо энэ нэг юм асуудлыг ингээ ардаа орхиснороо та эргээд өөрийнхөө одоо хатанхаа энергийг буцааж авч байгаа харагдаж байна л да. Илүү өөртөө ихтэй байгаад илүү нэг юм юмны араас гүөх гэхээсээ илүү хүлээж авч байгаа гэх юм уу да тий. Тэг өөрөөсөө юм төрүүлж гаргаж байгаа ийм энергитэй болж хуурж байгаа харагдаж байна. Энэ дээр бол ямар ч үсэн ямар нэгэн зүйлийг ардаа орхино гэдээсний тэр минь юу вэ гэхэлэр зэрэг хин нэгний араас ингэж жоохон гүйжсэн ч юм уу эсвэл ингээд уулзсан учрыг ч гэдэм үү тэгж хэлсэн чинь нөгөө хүмүүс нь үгүй гэж хэлсэн. Тиймэрхүү асуудлууд гарч ирсэн бол тэрийг бол ерөнхийдөө орхих шийдвэр гаргаад тэрийг ер нь бодгоо болж байгаа харагдаж байна. За нөгөө талаас болохоор зэрэг тэрий чин дагаад дараагийнх нь одоо харилцаа гэх юм уу дараагийнх нь хүн нь бол яг ингээд бараг дугаарлцсан байж байгаа гэх юм уу те шинэ юм гал халуунд бол яг сингэлчүүдийн маань хувьд 5 дугаар сард орж ирэх бас магадлалтай байгаа харагдаж байна. Тэр нь болохоор зэрэг арслан, хонь болон нумын ордны нар сар мандалтай хүмүүс бас байж магадгүй. Заавал биш гэхдээ тийм байх магадлалтай байгаа юм байна шүү. За хүн хоорондын харилцаан дээр хүмүүс бас зарим нь бол ээжтэйгээ харилцаа илүү сайжрах болно. Ээжтэйгээ сүүлийн үед бас жоохон муудалцаж байрсан ч юм уу эсвэл ээжтэйгээ уулзах гэдэг амжихгүй байсан ч юм уу тиймэрхүү юмнууд байсан бол 5 дугаар сард бол тэрийг айгүй гоё засж гэх юм уу ээжтэйгээ харилцаагаа бас айгүй гоё засаад ээжтэйгээ холбоо бариад яриад ээжтэйгээ
одоо уулзаж муулзаад гадуур дотор яваад ингэх бас магадлал боломжууд айгүй гоё гарч ирж байна. За өөртөө ээж хүмүүс маань болохоор зэрэг хүүхдтэйгээ бас цагийг айгүй гоё өнгөрүүлэх боломжууд 5 дугаар сард бол нээлттэй гарч ирж байгаа харагдаж байна. За ерөнхийдөө бол 4-р группийнхний маань хувьд гарч ирж байгаа мессежнүүд нэмэрхүү мессежнүүд гарч ирлээ. Та хэдэд маань бас таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. За би одоо нэмэлт хэсгээр рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу үзэх вэ гэхлээр зэрэг за 1-р талаараа 5-р сард тохиолдох орж ирэх цоо шинэхэн сюрприз аз ивэлүүд. За 2-р талаараа 5-р сард зайлс хийх зүйлс, 3-р сахиусаас орж ирж байгаа нэмэлт мэдээлэл, за захиас гэх юм уу те. За 4-р талаараа зэрэг би та хэдийхээ хүн хоорондын харилцаан дээр бас нэмэлт мессежүүдийг авч өгье гэж бодож байна. Ялангуяа энэ таныг жоохон режектлсэн хүмүүний талаар бас мэдээллийг авах гэж хичээх болно. За ингээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ нэмэлт авахаар шийдсэн бол нэмэлтээр уулзцай, хэрвээ нэмэлт авахгүй гэж шийдсэн бол дараагийнхаа YouTube бичлэгээр уулзцай. Бүгдээрээ баяр таа.